Зя мөнгөний подкаст 7 дахь дугаараа Айдуу гişгтэйгээр одоо студиэс үрж байна. За. Юу энэ жижигэ сайн уу? Сайхан, сайн уу? Бүгдээрээ сайн уу? Бүгдээрээ сайн байцгаана уу нэрэ. Хоёул ч уулзаагүй хүмүүстэйгээ уулзааг бас нэг 12 л онцлоо тий. Тий. Дугаарын хувьд бол удажлаа шүү дээ тий. Тэглээ. Ордог цаг хугацаанаас. За энэ бид хоёр чи 10 дугаар хийнэ гэсэн. Өнөөдөр бол ингээд 7 дахь дугаар. Мөн үү? Тий, 7 дахь дугаар. 7 удаа одоо YouTube үзэж байгаа хүмүүстэйгээ ярилцлага хийлээ. За өмнөх бичлэг бол жоохон дуу шум юу. Жоохон фейлдсэн байгаа. Тэгсэн. Яг тэр нөгөө хөдөө гоё орчинд очиж хийх гэж оролцсон. Тэгээд итгэхээ салхитай байгаад манайхан донд жоохон тийм шүүмж ирсэн. Тэглээ тий. Дууны асуудлаа шийдээч. Тэгээд түүнээс хойш бид тээр бодсон. За гадаа мада байхаа бол зүгээр дотроо ямар ч байсан гол ярих юм аа л хүргэе. Яг үнэ. За өнгөрсөн 14 хоногийн өмнө одоо даалгавар маань юу байлаа? Хоёлаа тэрнээс эхлэе. Хоёлоо ч хамгийн сүүлд хандвийн данс ярьсан шүү дээ. Хандвийн данс нэ. За тэгээ хандвийн дансанда мөнгөө хуримтлуулъя. Тэрэндээ их биш бага хэмжээний хуваа хийгээдэй. Тэгээд цуглуулж байгаа дараа нь хоёлаа ямар нэг юм бас үр дүнтэй ханд өргөё гэж ярьсан шүү дээ. Тий. Чи хэдэн үе гэв? За би яг бас яг сайн хувьчилж хийгээгүй. Ер нь л нэг 5%. Оо өндөр биш үү? Тийм үү? Өндөр амар өндөр. Би ингэсэн шүү дээ. 6 цэнгэлийн данс хандвийн данс хоёроо шууд ингээд 5 хийсэн. 10% л дэж Чи байгаа. сайхан сэтгэлтэй байна. Тий. Хандвийн дансанд 2%, 1%, 2% байхад эхний ээлжинд болж байгаа. Би ингэж бодож байсан. Ягаад ингэ хандвийн данс гэж ярьсан гэхээр нэгэнт бид нар ингээд нийгэм рүү ямар нэгэн байдлаар бид нар тусламж өгөхгүй л бол нийгэм улам одоо асуудалд орох тусмаа миний одоо жишээл том одоо утгаараа бол тий. Одоо ногоо тарьж байгаа хүн бол газраа одоо жишээлбэл эргэж сэргээхгүй бол тий. Дахиж ногоо орохгүй гэдэгтэй адилхан. Бид нар яг ингээд нөгөө нэг зах зээл рүүгээ буцаагаад ингээд сайн улсын ажил руу орох хэрэгтэй юм байл л дээ. Тэгж нээжсэн юм. Тэгээ би 2%-ийг бол тухайн үед бас голонгой байсан байхгүй. Өөртөө. Тэгтээ яг минийх чинь бизнес танстай холбоотой 2% л да. Тэгчээд тэгсэн чинь баг би ээжтэй ч өгч байгаагүй мөнгө энэ цугулж байгаа. Тий. Бас хөөхөн бас аваа цугласан шүү. Би тэгээд тэгтээ би сая бас нөгөө хандвийн данснаас бас хүн танд өгцөө. Манай нөгөө 10 жилийн анги охины хүүхэд нь бас ингээд хавдар тусцсан ингээд. За. Тэгээд ямар тасан тэндээсээ бас ингээд тодорхой хэмжээний хувийг шилжүүллээ. Данс нээлээ, ханд өглөө. Тий, ер нь яг ийм л юм байна л да. Өмнө нь л угаасаа ингээд тусламж хэрэгтэй хүмүүс зөндөл байсан. Тэр болгонд би одоо өөрийнхөө нөгөө ингээд өөрийнхөө хэрэгцээгээ харж иж за би энэ хэрэглээ маань одоо ингээд хурж ийн. Илүү гарснаа ч юм уу те. За одоо надад нэг 20,000 төгрөг ч юм уу. За 50,000 төгрөг, 100,000 төгрөг би хандвилчаад надад асуудалгүй байна гэж бодсон үедээ би одоо ханд өгдөг байсан байгаа байхгүй те. Тусалдаг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор тийм биш байна л да. Айгу амар нь нөгөө хэрэглээний мөнгө маань байж байгаа хажуудалтаа хандвийн данс байгаа. Хандвийн данс руугаа ороо харлаа хід байна уу? Эндээсээ би хідийг өгж болохоор байна уу? Гэл тэгэл ингээл өгөөд ингээд явахаар айгу бас нэг талаараа айгу амар санагдсан надад бол. Тэгээд нөгөө нэг магадгүй хэрвээ хандвийн данс байгаагүйсэн бол нөгөө нэг л одоо доод суурай зовоогоол. Тий. Яг нөгөө хэрэглээнийхээ доод суур руу ороод тэндээс авч чангачаа чамд ирээд ярихад хэрвээ хандвийн данс нэгээгүйсэн бол за нэг ийм юм тулгараад ингэлээ гэ тий. За хандвийн дансанд нь ер нь хэд байна? Хоёлаа өнөөдөр нэг хандв өөх талаар ярилцсан шүү дээ. Гэхдээ хоёлаа өнөөдөр нөгөө юугаа яах юм уу? Өнөөдөр шийднэ. Өнөөдөр шийдэх юм уу? Тий. Тийм үү? Ийм амархан уу? Би дараагийн дугаар дээр гэж бодоод байгаа шүү дээ. За дараагийн дугаар дээр шийдэх. Гэхдээ ер нь бол чи дундаас нь ингээд хандвууд өгöd байх юм бол хоёлаа энэ хандвийн дансаа нийлүүлж амжихна уу? Миний одоо хандвийн данс нь 154,000 шүү. Оо вау. Гоё. Үнэхээр гойсон. Би эндээс чинь тэгээд ямар ч бас ингээл бас хүмүүст ингээл хандвилсан ингээл болохоор жижиг яг одоо чи эрүүл мэндийн асуудал руу илүү хэмзгэлж хандж байна уу? Эсвэл боловсрол руу ч юм уу? Одоо ингээд нөгөө хүн нэг удаа өгчлөө сэтгэлээ ингээм амраачиж штэ. Би ханд өгсөн гэдэг. Тэгэн гутаа нэг хэсэг өхөө болчихдаг юм байл л дээ. Хүн одоо нөгөө хэрвээ данс байгаагүй бол. За би ер нь ханд өгдөг гэж өөртөө дүн тавьсан. Тэгвэл дахиж өгөөгүй баг их хутсан.
Нөөдхөө сэтгэлээ өгцөн гэдгээрээ тижээгэл яваад байдаг. Ганц нэг одоо жишээл 20,000-ыг хандивлаач тий ингээд 70 тусал нэмэр гэл юм. Тэгэхээр яг тэр тохиолдолд бол ингээд хүмүүс нэг удаа. Тэгтэл одоо бол ингээд тогтмол сар болгон бид өөр ингээд нэг хандивлж явах боломж олдно. Зүгээр өнөөдөр хоёулаа хандивлах за яг дараагийн дугаар дээр хий гэж байгаа нь миний хэлэх гээд байгаа гол санаа юу гэхээр зүгээр хоёулаа хайх гэдэг. Ер нь чиний яг эмзэглээд байгаа асуудал юу юм? Тийшээ хоёулаа тогтмол хийх алхмаа хийж үзэх гэж байгаа байхгүй. Гэтэ өгөхгүй ч гэж бодсон. За энэ биш байх. Миний яг одоо цаашаа тандивлах юм биш байх ч гэдэг юм. Би ер нь яг бодож байгаа. Тэгээд одоо өөрөө болоош тэр юм уу тэгээд аль болох ингээл өвдөж байгаа хүүхдүүдийг л харахаар өмнөөс нь амар эмзэглээл тий. Мэдээж одоо нөгөө мэдээж хүн болгон л өвчин зовлон хэцүү байгаа. Тэр дундаа хүүхдүүд бол одоо энэ чинь тэр хүүхдүүд өөрсдөө ийм өвчнг одоо ингээд нөгөө хүсээгүй тий. Гинтийн тохиолдлоор нь хүүхдүүдэд дөнгөж хорвоод ирж мэдлэл ингээл дөнгөж байж ах тэр хүүхдүүдэд ийм гинтийн ийм өвчин зовлон гараад ирэхээр чинь амар ер нь бол айгүй хүнд санагдаад байдаг. Тийм учраас би аль болох ийм нөгөө хүүхдүүдийн ийм хандивын аянд өөрөө ч их нэгддэг тэгээд яг ингээд өхийг хүсдэг тий. Эрүүл мэндийн тал руугаа байна тий. Тий, ер нь бол тий. Боловсролын тал руугаа гэхээр би өөрөө бас нөгөө нэг бодсон зүйл нь за одоо нөгөө хадгаламж маань байгаа шүү дээ. За хадгаламж маань байжсэн чинь саяхан одоо за ингээд 14 хоногт надад болж байгаа тохиолдол бол энэ болж байгаа. За хүүхдээ аль сургуульд өгөх вэ? Ямар сургуульд өгөх вэ? Төлбөртэй юу, төлбөргүй юу гэдэг асуудал ингээд сайн гарч ирж байгаа. За тэгэнгუთ мэдээж за төлбөртэй сургуульд өгөө гэх тэгэнгуთ за төлбөрийг яах вэ гэдэг дээр эхнэр хоёр яриад асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэнгуთ би бодохгүй за тэгвэл одоо миний нөгөө хадгаламж маань хүүхдийн маань боловсролд хэрэг болох юм болов. Гэхдээ нөгөө хадгаламж маань уг нь бол айхтар нөгөө одоо нөгөө ингээд зарцуулагдаад явахаар юм ингээд нөөц болцоотой юм эргэлттэй ч гэдэг юм одоо юм санхүүгийн хувьд айгу нөөцтэй болчоогүй байгаа. Яг л нөгөө нэг жоохон яг л дөнгөж л алхаж эхэлж байгаа шүү дээ. Алхаж эхлэх дөнгөж л юм торинж байгаа. Тий соёолж байгаа. Яг тэр хадгаламжнаасаа одоо би аваад хүүхдийн сургалтын төлбөрийг хийн гэж бодохоор нөгөө хадгаламж маань эргээ баг байхгүй болох гэж шиг. Тэгэхээр яах ёстой юм болоо гэж. Эхнэртэйгээ хоёр нь аль сургуульд яа гэсэн яриа өрнөсэй. Ямар ч үсэн одоо энэ гэрийнхэн нэгдүгüртээ гэрийнхэн хамгийн ойр орчимд байдаггүй бол хол байвал хүүхэд ингээд зөөж явахаас ядарна. Тэгээ ойр гэдэг сонголт яаж чинь. Тэгээд хоёрдугаарт одоо нөгөө сургалтын чанар юмыг одоо судалж хагаад аль болох одоо нөгөө 1-4 дугаар ангид нь математик суурьтай тий. Хэл ихээсээ илүү би болохоор яг эхлээд 1-4 дугаар ангид нь математик тоо суурьтай сургуульд өгөөд тэгээд ахлах ангиас нь дунд ангиас нь ч юм уу хэл суурьтай өгөх гэсэн тийм бодол төлөлгөө сая яригдлаа. Тэгээд яг тэр энэ гэсэн сургууль одоо яг сонгож амжаагүй л энэ тэгэл хайгаа судлаа л байна. Хүүхдийн хадгаламж гэж байгаа шүү дээ. Хүүхдийн хадгаламж бол хүүхдийн ирээдүйн нөгөө нэг ихтэй сургууль сурах ч гэдэг юм а тий. Гадагшаа илүү өндөр боловсрол эзэм шиг тийшээ зориулвал магадгүй зүгээр гэж би бол боддог. Би бас тэгж хадгалдаг. Одоо манай хүүхдүүд би зүгээр өөрийнхөө жишээгээрээ манай хүүхдүүд өнөөдөр 1-р хорооллын 87 баха. Би 83 сургууль ийж. Ингээд би жишээлбэл явдаг. Тэгэхээр одоо ингээд бодоход хүүхдийн боловсролыг багаас нь илүү хөндөр боловсрол өгчмөр байна гэдэг яриа чухал боловч яг үндэ би өнөөдөр чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас яг улсынхаа өнгөө боловсролыг олгож тий. Яарад яах. Гэхдээ би бол ирээдүйд илүү сайн хөрөнгө оруулагч болохын тулд илүү сайн боловсрол эзэмших мөнгийг цуглуулах хэрэгтэй гэж харж байгаа. Саяхан би сүүлд нэг Киясакигийн тэр нэг баяа ядгаа номыг уншаад төгсгөл хэсэг дээр гарч байна. Яг нэг найз нь ингээд би одоо хүүхдийн боловсролд илүү өндөр боловсролын мөнгө өгмөр байна. Тэр сар болгоомж илүү $300 хатгалдаг ч билүү. Тэгсэн чинь тэдний хүүхдүүд бүгдээрээ нийлээд ихтэй сургууль сурахад хэдэн төгрөг юм бэ гэсэн чинь $400 сая төгрөг байна. $400 мянган байна. $400 мянган гэ би тэрийг уншичаад эн чи хэдэн он гарсан ном бэлэг харсан чи бүр явгарын ном бэлэг. Тэгээд би боловсролын гадны оронд бол амар байна те. Асар өндөр байна те. Тэгэхээр энийг яах вэ гэсэн чинь энийг одоо жишээл зүгээр хүүхдийн боловсрол ингээ хадгаламжийн зарчмаар бий болгоно гэдэг бол амаргүй юм байна гэдэг. Тэнгуудаа яг зүгээр Киясакигийн санал болгож байгаа зүйл бол энийг чи ямар нэгэн байдлаар одоо үйл хөдлөх одоо бизнес рүү оруулах хэрэгтэй. Тэгж өсгөж
дараа нь чи хүүхдүүдийн асуудлыг давна гэд. Тэгээ шууд киосик ганц шууд боломж олгож байгаа байхгүй. Тэрний хүүхдлэр нэг гоё байр харангуйта за энэ байрыг худалдаад авчих. Гэт. Тэгээ нөгөөх нь байр авсан. Тухайн үед яг үл хөдлөх хөрөнгийн уналтын цаг үеэс учраас айгу гайгүй үнээр авцсан. 120 хэд гэлээд за ер нь бол ингээд нэг тийм үн байсан хэдэн 100 мянга ч үлээ. 120 мянган доллар ч үлээ. Тэгсэн тэрийг болохоор бүр 70 мянгаар ч үлээ авч байгаа юм. Хямдхаа аваад. Яг л нөгөө хүн тухайн газараас нүг хүчээсэн хүн байж тараад. Ингээд нөгөөтгөө авангуудаа тэрийг түрээслээд тэг байлгаж жагаад тэгээ дараа нэг хэдэн жилийн дараа буцаага зарсан чинь нөгөөтг нь зарагдаад нэмэлт цэвэр ашиг 80 мянган доллар гаргаж. Тэгэхээр ер нь бол яг тэр болохоор зөвхөн хүүхдийн боловсрол зориулсан зүйл байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй зүгээр хүүхдийн боловсрол хөрөнгө оруулалт хийхэд тулд чи тэр хэмжээний одоо санхүүгийн их усүр буюу орлогын системийг бий болгосноо гэдэг л асуудал чухал болж таарч байгаа. Би бол яг тэр талаас нь бас бодсон байхгүй. Зүгээр ингээ хадгалаад байх юм бол энэ хүүхдийн боловсролд бол амжихгүй. Хоёрдугаар энэ нэлийн бэрх даваа байгаа байхгүй. Агта хадгалахгүйсэн хамаагүй дээр мэдээж ойлгомжтой. А хоёр төвөглөр тэгвэл одоо хоёулаа орлогын сувгийн талаар өндөр бас нэг жоох ярилцъя гэж бодоод байна. Би өмнө нэг жижигхэн шорт подкастууд хийсэн. Тэрэн дээрээ хүмүүсээс орлогын хэдэн сувгтай байдгийг сонирхсон. Хүмүүс юусэн одоо дандаа ингээл нэг одоо чибитэрийн подкастыг үзэж байгаа хүмүүс зарим нь бол дийлэнх ч гэх юм уу төрийн албаагч юм уу ямар нэгэн ажил хийгээл тэгээ сардаа нэг сая төгрөгийн цалингаар авчих шүү дээ. Тэгээ тэрэндээ бүр ингээд яаж илүү их амжилт гарах вэ те. Тэрийг яаж хуваах уу гэдээ одоо бүр амар их бодож байгаа шүү дээ. Яг хуваахыг бол хоёулаа ерөнхийдөө яриад явцсан. Тэгтээ хуваагаад тэгэд нэг лимит дээр ирэл зогсчих шүү дээ. Тэр чи угаасаа сая төгрөний л орлоготой юм чинь тэгээ хайчих гээд байгаа юм те. Тэгэхээр яаж энийг нэмэх вэ гэдэг асуултын талаар сонирхож хүмүүсийн орлогын сувгуудыг сонирхсан байхгүй. Тэгэхээр одоо яг жижиг яг ямар одоо ч сувгуудаар орлого олж байна. За би бол одоо ерөөсөө яг л өөрөөс шалтгааллах нэг л орлогын сувг шүү дээ. Ерөөсөө л одоо жүжигчний ажлаа их. Яг хөө энэ бол чиний үндсэн ажлаас үндсэн олж байгаа орлого чинь чи цалин авч байгаа юу? Тий, ер нь бол яг хөө цалин авч байгаа. Маскаас цалин авч байгаа юу? Тий, маскаасаа цалин аваа. За энэ бол чинь нэг орлого. Чи чинь тэнцээс авч штэ. За жүжигчин байх нь хамаагүй. За окей. За хоёрдугаарт кино хийсэн. За тий өөртөө нэг кино хийсэн. За энэ хаус. Тий энэ хаус. Манайх үзээрэй. Энэ хаусыг үзэл одоо энэ хүн чинь ингээд дараа нь таад ярих нь штэ. За энэ хаус болохоор ерөнхийдөө өөртөө хөрөнгө гаргаад өөртөө мөнгө босгож хийгээд тэгээд тэндээс хувь эзэмших. Орлогоос хувь эзэмшиж байгаа. Энэ бол чиний бас дараагийн нэг сувг те орлогын. За дахиад. Гэхдээ энэ бол төр зураг шүү дээ. Энэ бол төр зур байна уу? Дахиад киногаа дахиад мэдгүй шүү дээ. Тэр үл жил. За энэ байгаа юм байна. За тэгээд одоо зарим нэг одоо халтуурны ажил гэх юм уу те. Тийм рекламны ажил. Рекламны ажил. За рекламны ажил бол нэг сувг юм байна. Тийм. Тэрнээс гадна одоо зүгээр халтуурч гэх юм уу ганц нэг юм хөтлөх эсвэл юмд оролцох ч байт юм уу гэдэг ингээд хөтөлж болж байна тийм үү? Хөтөлж болж байна. Дахиад янз янзын телевизийн контентд оролцоход мөнгө авна шүү дээ. Авна. Тэр бол цалинжиж орж ирнэ. Цалинжиж авна тий. За ингээд жижиг гэрээнүүд шүү дээ. Гэрээний ажлууд. За ингээд 5 сувгтай болчлоо тий. За тийм юм байна. За яг үнэ. Тэгэхээр одоо жишээлбэл чи анх бол яг хаанаас нь эхэлж ирсэн юм? Энд бүгдээрээ байсан юм уу? Үгүй. Бүгдээрээ байгаагүй. Шууд ингээд ард ардаас хөвөрж ирсэн тий. Хамгийн анх одоо жишээ зүгээр яг ингээд ярихад хамгийн анх оюутан болоод эхэлж яхад оюутан болоо явж байхад мэдээж орлого олохын тулд яг одоо нөгөө халтур хийдэг байсан тий бүжиг заадаг янз бүрийн арга хэмжээ хөтэлдэг за ийм бүжиг заадаг байсан юм бүр тий шүү дээ би бүжиг заадаг байсан шүү дээ бүжиглдэг байсан шүү дээ би чи бүжиглдэг байгаа шүү дээ тэгээд ийм байж байгаа за дараа нь маск продакшнда жүжигчнэр ороод за ингээд ерөнхийдөө маск продакшнаас цалинждаг болоод манай продакшн ч юм болохоор тоглолттой үедээ цалинждаг тоглолтгүй үед болохоор цалинжихгүй гэдэг юм нөгөө зарчимтай байхгүй. Тэгэхээр тоглолттой үедээ ингээд цалинжаа явуулдаг. За тэгээд дараагийн сувг нь бол одоо нэмэх 17 яг өөрөө одоо цогтойтой нийлж гардаж хийж нэгсний одоо өөрийн нэг юм хувь хүртдэг, хувь авдаг тий цалинжих биш. Хүний юмд цалинжих биш. Өөрөө хийгээд өөрөө тэндээс хувь авдаг нэг тийм сувгтай гэх юм уу да тий болж авсан. Энэ нь одоо нэг талаараа дагаад айгу олон орлого орж ирэх боломжууд нээгдсэн хүмүүс танигдсан тэгээд реклам сурчлагаа орж ирсэн өөрийгөө брэнд хийж штеп өөрийгөө брэндинг өөртөө цогтой өтөр л өөртөө таниулсан ингээд сууг орж ирсэн ингэж л явсан байж штеп ер нь бол
За. Тэгэхээр бүгд арт ардаас хөврөөл явсан биш тийм ээ. Тэгэхээр одоо яг ингээд зүгээр цалиа авч байгаа хүмүүсийн хувьд яах вэ гэхээр одоо бид нар орлого руу ажиллахаас арга байхгүй болж байгаа. Гэтэ одоо жишээл за жижигийн хувьд ярив те. Энэ бол дандаа чиний ур чадвартай холбоотой байх нь шүү дээ. Тийм ер нь би өөрийнхөө хийж чаддаг одоо хамгийн сайн чаддаг юм аа хийж л орлого олж байна. За хоёлоо муугаар ярив. Зүгээр л ингээд ажил хийхгүй ингээд чи хөдлөхгүй бол мөнгө орох юм уу? Тийм юм байна уу? За ер нь маск ч юм цалиа өгөхгүй байхгүй шүү дээ. Реклам тоглохлоор чи зөвөр өөр очих хэвээр. Тий. Дахиад кино уран бүтээл дахиад хийх ёстой. Тий. Яг хөө энэс бол яг хөө цалин тодорхой хэмжээгээр бас үзүүлээд байхад дараагийнхын үзэх байх. За энэ бол нэлээд сайн гайгүй контент яваад байвал тий. Тэгэл хийж ижил яана л та. Тэгэхээр ингээд чи байхгүйд хийдэг орлогыг бид нар бий болгохын тулд орлогын одоогийн сувгийг ингээд болон төрөлжүүлээд явах л стил юм байна л да. Тэгээд чамайг ингээд унтчихад мөнгө ч орж идэг гэдэг гадаа ярьдэн шүү дээ тий. Тэгэхээр яг тэр шиг тэгэхээр бид нар юу руу анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ гэдгийг харахаар бид нар бонд авах, хувьцаа авах тий хөрөнгө оруулалт хийх тий ийм зүйлүүд рүү бид нар анхаарах хэрэгтэй юм байна л да. Яг тэр чиний орлогын нөгөө сувг гэсэн үг тий. Тэгээ энэ рүү бол бид нар өнөөдөр байгаа мөнгөө шууд авч чигээл бүүм хийнэ гэсэн үг биш л тий. Энийг ингээд тестлэх хэрэгтэй юм лээ. Туршаад үзэх хэрэгтэй. Сая манай нэг найз над руу ингээд чатаар юм явуулж байгаа. Мөнгөө бонд ав гэд. Гэхдээ тэр кейс ярьж байгаа байхгүй. Гол нь зүгээр ав мав энтер гэж зааж байгаа юм шиг. Яасан гэсэн чинь найз нь энийг бол нэг 3 сараар 4 сарын дотор өгөөжөө гэд 600 мянган төгрөг авлаа гэдэг. Бонд чинь өөр юу юм бэхлээрээ яг өөрийн бичиг буюу гарцаагүй төлнө гэдэг тийм дүрмтэйгээр явдаг. Хувьцаа бол тэр компани амжилттай ажиллаад өснө буурна гэсэн юмнууд байгаа шүү дээ. Ингээд явж байгаа тухай гэж байгаа. Тэр нөхөр бол ингээд тестлээ туршаад үзсэн. Тэрний кейс надад ороод ирж байгаа. Тэр нэрээ би байхгүй байх үед те. Би ингээд амарч явах үед. Магадгүй би аялаа зугаалаад явж явах үед надад мөнгө орж ирдэг ийм одоо нэг орлогын сувгийг дахиад нэг төрөлжүүлэх гэж л үзээд байна л та те. Тэр их чухал юм байна. Тэр чи одоо чухал үлгүй байх юм би. Ер нь тэр чи одоо хүний баг хүмүүсийн баг мөрөөдөл одоо ер нь тийм биз дээ. Мэдээж хүн өөрөө хөдөлмөрлөлд ажиллаж байгаа тэрнийхээ хажуугаар ингээд нэмэлт орлоготой болъё гэдэг хүн айгүй олон бодож байгаа шүү дээ. Энд юу чухал гэж бодож байна? Энд юу хэрэгтэй гэж бодож байна? Би бол одоо хувьдаа наа талаар ч н одоо нэг тийм тодорхой хэмжээний мэдлэг л хэрэгтэй болох гэж бодод байна л та. Тэгэхгүй бол би бол одоо үнэхээр хувьцааг мэдэхгүй, би бондыг мэдэхгүй учраас би одоо хадгалсан мөнгөө яаж хувьцаа руу оруулахаач мэдэхгүй. Ер нь бол манай монголчууд ер нь нийтлэг одоо нэг санхүүгийн боловсрал гэдэг зүйл ч өөр амар бага байгаа шүү дээ. Яг үнэ. Гадаадууд бол алижэний л мөнгөө хувьцаа авцсан, арилжсан, алдахын алдаад онохын онж байгаа шүү дээ. Яг үнэ. Манайхан бол хадгална гэдэг зүйлээс өөрөө сайн мэдэхгүй л байгаа л та. Тэгвэл асуулт. Тэгвэл чи өөрийнхөө боловсралд одоо мэдлэг нэмхийн тулд хамгийн сүүлд хэдэн төгрөг өгсөн бэ? Яг өөрийнх нь тархинд хоол авсан төлбөр чинь хамгийн сүүлд хизээ хэдэн төгрөг байсан? Өөх өстой нэрээ. За ер нь орж ирэхгүй шүү. Би одоо ер нь яг өөрийнхөө за ном авснаа л ячил яриа л та. За яг тэгвэл яг саяны ном баяр юм биш үү? Ном хэдэр ном авсан? Нэг за яг би яг өөрийнхөө гэх юм бол нэг 50 гаруй мянгад л ном авсан. Тий нийтдээ бол нэг 100 гаруй мянгад. Гэхдээ би хоёр хүүхэдтэй нэг ном, тий их нэртэй нэг ном. Тэгээд өөртөө гэж зориулаад. Мөнгө төлөө сургалтанд суусан уу? Эсвэл суугаагүй шүү дээ. Тэгэхээр энэ үг бас чухал юм бэл. Бид нар ингээд нэг голоод байдаг. Энэ яг миний мэдтийг мэгэгүүл ярьж байгаа. Энэ яг те угасаал нэг залан хүн те. Энэгээр магадгүй мөнгө олдог байх ч гэдэг юм. Бид нар нэг юм өөр өнцгөөс хараад штэ. Гэтэл нэгэнт яг энэ чиглэлээр туршлагатай ажиллаад явж байгаа хүмүүс рүү орох хэрэгтэй. Яг Монголд өнөөдөр хөрөнгө оруулалтын чиглэлээр, хувьцааны чиглэлээр те одоо юу гэдэг юм бонд ч үгүй юм уу те энэ чиглэлээр яг одоо сургалт хийж байгаа. Ямар байгууллага байна, ямар мэрэгжлийн баг байна те. Яг тэр дотор зөндөө би чадан чи зөндөө л байгаа хэл та. Хотлаа гарав те. Гэтэ энэ дотроос чи ялгаж авч танд сухал ёстой л байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд ингээ мөнгө төлөхдөө бид нар чухал хандахын оронд өдөр би бодож байгаа юм. Би нэг сони юмэрэ. Сайн нэг хэсэг ажил дээр ирэхгүй байлаа. Тэгээ би ажил дээр хурж ирээд арсан чинь интернет тасарч. Анаа телевизэн дээр. Тэгээ тэрийг төлөх гээд ингээ харсан чинь 87 мянга гарчиж. Тэгээ бодож төлөх үү байх. Тэгээ төллөө. Би төлсөн өчигдөр ирээд төлсөн. Тэгэхээр тэгсэн мөртлөө тэр интернетийг төлөөд байгаа мөртлөө тэр ингээ байж иг те надад интернет хэрэгтэй гэж байгаа мөртлөө одоо боот. Тэгээ өнгөрсөн сар би тэр 87 мянган төгрөгийг ашигласан уу гэдэг асуулт.
бараг ашиглаг байна. Гэхдээ тэгсэн мөртлөө бид нар ингээд нэг юм техник хэрэгсэл авдаг ч юм уу, эсвэл одоо интернет төлдөг ч юм уу, эсвэл байрны төлбөрийг төлдөг мөртлөө хоолоо айтаагаа мэддэг мөртлөө юм мэдээ, орлогын сувгийг хэлье. Түрүүн хэллээ шүү дээ. Мэдлэг хэрэгтэй тий. Тэрийгээ сайжруулах гэдэг дээр мөнгө төлөхөөр татхунаад идэг. Жишээлбэл сардаа ингээд санхүүгийн зөвлөгөө авах төр хүмүүс татхунаад идэг. Тэгсэн мөртлөө нэг сонь юмд мөнгө төлөөл яваад идэг. Ерөөсөө бензиний зардал өөр юу гэдгийг те топ бас цахилгаан хоол унд мод бүгдэнд мөнгө төлдөг. Ганцхан юмд заавал энэ хүнээс асууж яад те зөвлөгөө авах хооронд өөрөө тэгсэн мөртлөө алддаг тэр хамаг байх алддаг ч юм уу те. Харин тий наадах чи одоо жишээ нь би яг ингээд чамайг яриа сууж ангууд би бодож ин л да. Би мөнгө төлөөгүй болохоос чи нөө түрүү хамгийн сүүлд сургалтанд суусан байсан чинь би чи ерөөсөө сургалтанд суугаад байгаа штэ. Чамтай подкаст хийж байгаа маань штэ тий. Надад бол яг үнэ хэлэхэд санхүүгийн хувьд бүр амар том өөрчлөлт тэгээ бүр амар том юм сургалт байгаа байхгүй. Би бүр маш их юм сурж байгаа байхгүй. Яг уу ингээд подкастаар ярьж байгаа боловч нөгөө талдаа миний үнэхээр яг хувийн өөрийн санхүүгийн зохион байгуулалт бүр шал өөр болсон. Би бүр ингээд үнэхээр олон данстай болсон байна. Тэр олон дансыг хуваарлаа явж би хадгаламжтай болсон байна. За бүр одоо энэ подкастн дээр нөгөө би яриад хад сони ярихад те нөгөө анх подкаст эхэлж байхад надаа ийм юм өрөө байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд 9 сая төгрөгийн нөгөө хуу хүнээс авсан 10% өдөр. Тий, амар сарын өндөр хувийн хүүтэй өр байсан шүү дээ. Тэрийг би яаж дарах вэ гэдэг бодол бүр нөгөө тарих ажиллаадсэн шүү дээ. Яг өмнө одоо мөнгө хуваарлж эхлэх багт. Тэр бүр ингээ шаналн болцсон байсан чинь чамтай ингээ подкаст хийснээс хойш би одоо тэр өрийг би хамгийн гоё нь одоо ингээд подкаст ингээд ярихад одоо хийдэг дугаар 7 дахь дугаар дээр 7 дахь дугаар дээр би тэр өрийг дарцсан байна. Гэхдээ хамгийн гол нь 2 сар штэ. Тий 2 сарын хугацаанд. Гэхдээ би хамгийн гол нь орж ирсэн орлогоороо бүүн гинт шууд тэр 9 сая төгрөгийн өрөө дараагүй заяа. Хамгийн сонирхолтой нь хадгаламжаа нээсэн байна. Дахиад хажууд нь 2 3 данс байна. Одоо жишээ нь хандвийн данс хүртэл нээлээ те. Хандвийн данс нь хүртэл 100 мянган төгрөгтэй байна. А гэхдээ тэрний цаана нь би юуныхаа 9 сая төгрөгийн хүний өрийг дарцсан байна. Тэгсэн мөртлөө маш сонирхолтой нь би яг л нөгөө зарчмаар эхэлж өрөө биш, эхэлж хадгаламжаа бодож орж ирсэн орлогоосоо бизнесийг ингэж явсан. А тэгвэл би нөгөө хүний өр учраас тэр хувь хүн бас нөгөө яаралтай нэхэд байгаа учраас тодорхой хэмжээний бөөнбөөнөр нь өгсөн. Одоо ингээл орж ирэхэд нь саяар ч юм уу ингэж мингээл те. Тэгэл зарим нь сард нь болохоор би хүүгэн төлөхгүй шууд унжиж мунжаалцсан. За би чамд юу яана дараа сар дээр одоо ингээд өгш нь энэ сар дээр ингээ мөнгө чи 2 байгаад өгнө. Хүүг чи өгнө гингод одоо чинь би нөгөө 9 сая төгрөг байж хагаад нэг 2 сая өгөөд ингээд 7 сая болгоо те 7 саяын хүү өгнө гэж яснаа дахиад саяыг өгч мөгөөд ингэнгуй чинь хүн сүулдэ ингээд нөгөө сарын дотор ингээд нэг баг багаар өгөөд тахж нөгөө юм хүний маань мөнгөний хүн ингээд савлаа бүр замхарж байгаа байхгүй. Хамгийн сүлд явж байгаад одоо хамгийн ойрын жишээ би хамгийн сүлд яг нөгөө хүндээ мөнгө яг өгөхөд 2 сая төгрөг үлдсэн байсан. Тэр 2 сая төгрөгийн шууд өгсөн. Гэхдээ 2 сая төгрөгийнхөө хүүн гэдгсэн чи 100 сая төгрөг гэсэн. Тэгэл нөгөө хүмүүс маань ч гэсэн чи одоо хүү өгөхгүй бүр ингээд тэгэхээр за маань хүүг нь өгөө би хүүг чи өгье гэдэг. Тэгэхэд 100 сая төгрөг би бүр тэгээ өөрөө пүүх ямар 2 сарын хугацаанд би бүр ингээд ард нь гарчлаа. Гэтэ би бүр нэг хизээ гарах болоо гэж бодож исэн зүйлдийн ард ингээд гарцсан. Гэтэ гарахтаа амар амжилттай. Тэгэнгүүт би одоо ингээд хэлж байгаа зүйл нь нөхгүй. Би яг үнгүү мэд боловч нөгөө талаараа би амар том санхүүгийн сургалтанд суучлаа. А тэгэнгүүт одоо энэ подкастыг сонсож байгаа энэ хүмүүс та нар магадгүй энийг ингээд төлбөр төлөхгүй ингээд зүгээр үнгүү сонсоод байх нь энэ одоо өөрт нь үн цэнгүй ч юм уу заавал хүн төлбөр төлсөн юмдаа амар ингээд ач холбогдол өгдөгч гэдэг ч юм уу нэг тиймэрхүү яриа байдаг шүү дээ тий. Тэрнтэйгээр илүүтэйгээр үгүй үнгүү зүйлийг ч гэсэн ингээд яриад өгж хэрэгтэй зүйлийг яриад өгж ингээд сонсоод ав. Энд чинь бас нэг талаараа сургалт. А эннийхээ төлбөрийг харин одоо чи би үнгүү сонсчлоо. Одоо би яах вэ гэж эннийхээ төлбөрийг чи яах ёстой юм гэвэл одоо чи яг зарчмын дагуу хадгаламжаа нэ юмаа хийдэ. Тэгээ одоо тэр бидний хилээд байгаа тэр хандвийн дансыг нэ. Магадгүй чи подкастыг үнгүү сонсч ин гэж өөрийгөө бодоод байгаа бол тэр төлөх төлбөрөө хандвийн данс руу хийдэг ч юм уу те. Ингээд өөрсдийгөө нэг юм яваад ах юм бол эн чинь гэхдээ амар том сургалт байгаа. Би бол маш том сургалтанд суудсан. Тийм, cool. Гэхдээ одоо би яг хоёулыг энэ яриан дээр энэ бол яг сургалт болж байгаа, чам мэдлэг өгч байгаа би бол айгүй баяртай байгаа. Нөгөө талаар гэвэл яг чи өөрөөсөө төлбөр төлөвлөөд
чи ингээд орж ирж байгаа мөнгөө яаж хоолндоо яаж хүүхдийн төрсөдөр хийх вэ гэж хувирж байгаатай адилхан. Яг ингээд тархиныхаа тижээлд надад биш. Ер нь өөр. Тэгээ хоёулаа хувьцааны талаар. Одоо эсвэл бондын талаар тий. Эсвэл одоо юу хөрөнгө оруулалтын талаар ийм шинэ мэдлэг мэдээлэл олж авахын тулд мөнгө төлөвлөөч тэр тал дээр юу гэж бодож байна л гэдэг л асуулт тавих. Харин наадах чинь ойлголоо. Тэх юм байна. Би ер нь одоо чинь яг дараагийн асуулт бол ерөөсөө миний одоо нөгөө хадгаламж руу хуваарлаад хуваа хийгээд ирсэн чи одоо дараагийн асуулт гарч ирж байгаа байхгүй. За одоо би орлогын сувгийг хэлэх гээд байгаа шүү дээ. Тийм, хэлэх гээд байгаа. Тэнгууд нэг чи бизнес данс нэ гэсэн. Би бизнес дансаа нээсэн заяа. За. Бизнес дансаа нээсэн чи бизнес данс дотор маань бүр нөгөө нэг орж ирсэн орлогоос чи энэ маань бол зүгээр миний ажлын хөлс, энэ бол бизнесийн хөлс гэж хоёр хувааж байгаа шүү дээ. Тэнгууд бизнесээс орж ирж байгаа орлого гэж нэг тооцоод байгаа нөгөө нэг хийсэн контент байгаа шүү дээ. Тэрнээс орж ирсэн орлого энэ бол миний бизнесийн учраас бизнес данс руу арай ахиу хийгээд яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хөтөлгөөч байд юм уу, за рекламны ажилч байд юм уу, тэрийг бол миний зүгээр орлого гэж аваад тэрийгээ болохоор хадгаламж руугаа арай ахиу хувийг нэгээд бизнес данс руугаа баг хувийгээд бус руу ингээд 20 10 гэд тэгээ хоёр хамгийн сүүл рүү 5 ч юм уу хуваагаад хийгээд байгаа байхгүй. Тэгсэн чи бизнес данс маань бас бүр амар болсон заяа. Амар болсон заяа. Cool. Одоо баг миний бизнес данс дотор одоо зүгээр яг 6 сая төгрөг шүү дээ. Оо nice. Чи өөртөө цалин авахд одоо авах гад бэлдээд хөрөнгө оруулалт хийх гэж бэлдэж шүү дээ. Тэгсэн чи хараа би хамгийн сонирхоод ингээд 6 сая төгрөгтэй болсон заяа. Тэгээ цаана нөгөө 9 сая төгрөгийн өрөө дарцсан заяа. За хадгаламж бол яг арай бага байгаа. Хадгаламж яагаад гэвэл нөгөө нэг орж иж байгаа орлого маань нэгсний арай жоохон бага байгаа учраас магадгүй би эхлээд чи надад тэрийг хэлээгүй бол чи бизнесээс орж ирж байгаа орлогоо бизнес гэж авч үзээ чи бизнес данс руугаа их ёстой гэж хэлээгүйсэн бол тэрийгэж би орлого гэж бодоод аваад хадгаламж руу хийгээл явах юм билээ. Тэнгүүд бизнес данс гэж байхгүй зөв хадгаламж нь өсөд идэг. Тэгээ дараа нь хадгаламжаа одоо би яах вэ? Ямар эмчилгээнд зарцуулах вэ? Юунд зарцуулах вэ бодоод байгаа юм байхгүй. Тэгсэн чинь хадгаламж руу одоо би ерөөсөө бүр тийм бодох болцсон заяа. Энэ бол зүгээр хадгаламж байж лээ гэж хийж. Одоо миний тарих ажиллаж байгаа бодож байгаа зүйл нь юун дээр ихээр бизнес данс дээр заяа. Яг үнэ. Бизнес данс руугаа мөнгө хийсэн чи бизнес данс дотор 6 сая төгрөг босоод ирсэн чи би одоо нөгөөдхөө. Одоо энийг би дахиад яаж эргэлдүүлэх вэ? Юунд эргэлдүүлэх вэ? Тэгсэн чи одоо ингээ манаа нэг хамаатны дүү маань хаа би одоо ингээ нэг юм одоо нөгөө юм мах бүтээгдэхүүний цех ажиллуулах гээд байна тий. Тэгээ ингээ хийх гээд байна. Та надаа ингээд би хааштай хүнээс ингээ мөнгө зээлэхэр хүүтэй зээлэх гээд байна. Тэрний оронд та над руу одоо жишээ нь хөрөнгө оруулж ачээ. Тэгээд хоёлаа хамтрая. Тэгээ ингээд орлого ашгаа хуваая гэдэг ч байгаа байхгүй. Дүүд болохоор одоо тэр цех ажиллуулах чадвар боловсрал мэдлэг нь байна. Мөнгө байхгүй байна. Надаа мөнгө байна. Тэгсэн чи би бас бодчих. За тэгээд тэрлөөч одоо яг ингээд одоо чамд хичнээн төгрөг хэрэгтэй байгаа юм дээр чи. За над ойролцоогоор нэг ерөнхийдөө 6-аас 8 сая төгрөгийн хэрэгцээ байна. Тэгсэн чи миний 6 сая хүрж шүү. Тэгэхээр бас бодож за энэ рүү оруулчвал яах вэ гэж. Тэгснээ бас нэг өдрийн айж ин заяа. Одоо хэрэг магадгүй ингээд ороосон чи нөгөө зүйл нь ямар нэг юм асуудал гараад корона ч юм уу юу ямар болоод одоо мэдгүй одоо ингээд за сайнаар одоо гоё явал сайн л үз. Тийм. Муугар одоо асуудал эрсдэл үүсвэл би 6 сая төгрөгнөө бизнес данс гэж 6 сая төгрөгөө алдах хэмжээнд өрөх гээд байна. Тэгээ би хүнд зээлээгүй би хөрөнгө оруулсан. Тэгээ тэр алдуул нь мэдээж алдтал болчиход шүү дээ. Эрсдэл нь тийм байгаад байна. Тэгэнгүүт за яах вэ гэж бодсноо. Чиний хэлсэн үг ингээд бодогдсон заяа. Алдаж болох мөнгө. Тэгээ бизнес данс гэдэг бол чиний хадгаламжч чиний алдаж болох мөнгө учраас чи энэ рүү хий. Тэнгууд за алдаж болох мөнгө юм чинь гэж бас нэг бодогдоод. Тэгээд ингээд ер нь бол яг ингээд хүн ингээд зөв хуваарлаа зөв болоод ирэхээр нөгөө ингээд дахиад дараагийн алхмууд ингээд аяанда өөрөө нэмэгдэж гарч ирээд идэм байнал та. Би бизнес дансгүй байсан бол ийм зүйл бодохгүй. Одоо бодсноос одоо гараад ирчлээ. Одоо яг нөгөө яриад байгаа орлогын сувгаа яаж тэлэх үү гэдэг чинь одоо яг надад бодогдоод байгаа байхгүй. Яг. Тэгэхээр одоо тэгэнгүүт би одоо саяны яриан дээрс ойлгосон юм. Би өөрөө ингэж одоо мэдгүй ээж шийдвэр гаргах биш. Яг үнэ. Мэдэх хэрэгтэй юм байна. Мэдхийн тулд сургалт авах хэрэгтэй юм байна. Энийг өөрөөсөө зарцуулж бүр төлбөрийг төлж би чадах мэдэх хүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Одоо тэр бонд байд юм уу, хувьцаа байд юм уу тэр хүнийг хоёулаа эсвэл ингэж болох уу? Магадгүй 10 дугаараар дуусаад тий. Дахиад цаашдаа сонирхолтой дугаар гарч ирнэ гэж бодвол би зүгээр
мөнгөний подкаст одоо зүгээр жижигээтэй season 2 гэдэг ч юм уу тий. Тийм бол хоёул энд яг нэг өөр зочин авчирж байгаа. А тэр нь магадгүй одоо хувьцааны бүр мундаг баслаг хүн ч үт юм уу. Одоо тэр яг зөвлөгөөлаг өгдөг. Тэр хүнийг авчирч хоёул подкастэнд оруулаад тэгтээ хамгийн гол нь хамаагүй тэрний төлбөрийг би төлье. Тэ нэг удаагийн зөвлөгөө авдаг штэ хүнд одоо төлбөр төлөөд тэрний төлбөрийг би төлье. Тэгээд тэр хүнээс би зөвлөгөөгөө авъя. Гэхдээ би тэр зөвлөгөөг хувьчилж авахаас илүүтэйгээр яг манай подкаст ингээд үнж хамт сонсоод ирсэн үзэгчдтэйгээ хамт сонсъё. Зөвлөгөөг нь авъя. Тэгээд яг төлбөрийг би төлчихье. Би хүмүүсээ даа. Cool. Яг жуул. Тийм байвал яах вэ? Болж байна. Яг гоё санал. Одоо ингэж ярьдیں۔ Чи ер нь бол яг бизнес ихийн тулд юуг судлах хэрэгтэй вэ гэхээр хууль судлах хэрэгтэй. Тэ? Ялангуяа одоо жишээлбэл энэ хувьцаа, бонд одоо энэ чиглэлээр одоо Монгол Улсын хууль нь ямар юм? Тэ? Санхүүгийн тухай хуулиуд тэ? Санхүүгийн зохицуулах хороо ямар одоо журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. За хоёрдугаарт бол нэгтлэн одоо тэр санхүүгийн боловсролтой хүмүүсээс дараагийн шатны ари өөр чиглэлийн мэдээллүүдийг сонсох хэрэгтэй. За тэгээд 3 дугаарт яг хөрөнгө оруулалт яг энэ Монгол зүрийн үйл хөдлөнгийн бишээ одоо юу гэдэг үнэт цаасны зах зээлийн хөгжил нь ямар хуу явж байгаа юм те гэдэг мэдээллийг мэдлэгийг хүмүүсээс авах нь бас чухал л да. Яг нэг амар том юм яриад. Дөрөвдүгээр одоо жишээлбэл хүмүүс сүлдээ бол криптоор орцсон шүү дээ. Одоо тэгэхээр яг тэр нэг юу юм те крипто value гэж яриад ах юм, биткойн л гэдэг ах юм те. Энэнийг тэгээд Apple одоо хэр зөв юм, хэр буруу юм те гэж мэгээл. Тэгэхээр энэ мэдлгүүдийг ингээд бид нар баг сурч л ах хэвээр. Зүгээр сэтгэл хөдлөөд хин нэгэн тэнд мөнгө хийгээд тэр нь тэд дахин өсчихжээ гэдгийг сонсоод өөртөөгөө 6 сая парк авич хийгээд тэг ингээд элгэрэг хөвтөөд те тэгээд би юу ямар тэнийг юм те тэг өөрийнхөө боловсруулахгүй байхаа те би азгүй багыгаа бодоо те тэгээд өөрийгөө зөвтгөхөд тэг энэ хамгийн том алдаа. Тэгэхээр бид нар ерөөс мэдгүйгээсээ болоод нүдэ ханаад ингээд юм руу ингээд хөрөнгө оруулалт хийгээд байгаа хамгийн том шунлаасаа болоод гэх юм. Энэ бол сохор шунал шүү дээ. Тэгэхээр мэдлэг дээр тулгуурласан одоо эрсдэл гэдэг бол алдж байгаадаа хүртэл сурна шүү дээ. Би энийг нь мэдээгүй учраас алдсан гэдэг. Эд юун дээр алдаад байгаагаа ойлгоно. Юу руу мөнгө хийгээд ягаад алдчих вэ гэдгийг ойлгоно. Гэтэл одоо жишээл магадгүй мах руу ингээд мөнгө хийчлээ гэж бодъё л да дүүдээ итгэхэд. За муугаар л ярих хамгийн түрүүнд бүтлгүүдчлээ. Тэнгууд одоо чи нэгдүгürt дүүдэ гомдно. Хоёрын харилцаа асуудал үүсэн заа. Нэг хоёрдугаарт яг хөглөр чи би ямар тэнэг юм бэ те. Ингэж болох юм шүү дээ. Тэг ингээд гуравдугаарт би мэдэхгүй юм. Тэгэхээр чи дахиад нэг юм одоо геймпл авч магадгүй гэж бодож байна л да. За дахиж л өста мах зах руу мөнгө хийхгүй шүү гэдэг амар юм ерөнхий дүгнэлт те. Юу руу хийснэ ойлгохгүй. Ягаад тэр нь болоогүйг нь бас нэг сайн ойлгохгүй. Тэрний зах зүүн мэрэг те. Чи үнэхээр зүгээр тэр бизнесийг илүү сайн ойлгодог тэр лүү ажиллаг байсан бол болж байна л да. Харин тий одоо нэг асуулт нараа би асуух гэж байна. Бас өмнөх подкастн дээр чи ярьжсэн шүү дээ. Би ер нь чиний ярьсан үг л яриад байгаа шүү. Нөгөө хүн хамгийн сайн чаддаг юм одоо хийж орлого олох хэрэгтэй тий. Одоо жүжигчин бол тий жүжигчнэл хий. Тэгэнгүүт чи дээр бас ярьжсэн шүү дээ. Хүмүүс мэрэгчлэрээ бас яг ажиллахаа болчихжээ тий. Одоо нөгөө чиний богинохон подкастн дээр одоо Мико ярьж штэ тий. Мэрэгжил нь өөрөө өөр хүн байгаад хахад өөрөө өөр чиглэлээр орлого олоод штэ тий. Тэгэхээр яагаад одоо чинь энэ хоёр чинь ингээ зөрөлдөд байгаа юм санагдаад байна л да. Нэг бол чи үнэхээр сайн чаддаг юм аа. Тэгжээ чи найдвартай орлого олно. Гэдэдэг. Тэгсэн чинь нөгөө талд болохоор мэрэгжлэр ажиллах шаардлага байхгүй. Чи өөр юм хий. Одоо тий өөр сонирхож байгаа зүйлээ хий. Тэгээд орлого олж болоод байна. Тэгэхээр одоо яг яахсан. Одоо чинь энэ дэр бол одоо чинь манай сонсож байгаа хүмүүс дунд бол яг одоо ингээл яг л нэг юм багш ч үт юм уу те. Тэр эзэмсэн мэрэгжин багш тэргээ сайн хийдэг. Тэрвгэрэл багшаа хийгээл цалингаа аваад олсон орлого нь зээлэндээ явал ингээл хураагаад байгаа. Тэгтэл энийгээ сайн хийгээд орлого нь хангалттай хүрэхгүй байгаад идэг. Тэгтэл дахиад нэмэлт орлого бол гээд идэг. Тэгэхээр одоо яг би яг одоо чи ингээд зөрүүлж асууж байна. Тий. Тэгээд чиний яриад байгаа хоёр юм чинь зөрөлдөд нь штэ. Окей. Би бол тэрийг ингээд нэг шатараал гэдэг талаас нь одоо зүгээр өөрөө бодож юм хэлж байгаа юм. Нэгдүгürt бол чи мэрэгчлэр анх ажилд орсон бол одоо яг ажил хийж байгаа хүмүүс бол ажиллал юм. Чи анх угаасаа реклам тоглох чанд боломж байгаагүй.
чи ингээд одоо юу гэдэг кино хийх бүр кино хийх боломж юу кино цаашаа кинонд тоглох боломж байгаа гэж. Чи масктэй ажилтан болсон байхгүй юу? Мэргэжлэр ажилласан. Салиа авсан. Тэнгууд ингэжсэн чи дараа нь мэргэжлээ би яаж төрөлжүүлэх үү, яаж илүү нэмэлт орлого олох уу гэдэг шалгалт руу ороод ингээд явсан. Тэгэхээр яг тэр утгаараа ингээд дараагийн алхам руу явж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд чамд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол чи одоогийнхаа ажиллаж байгаа ажилласаа хөрөнгө оруулалт хийж мөнгө одоо олж байгаа орлого дээр зөв хуваарлт хийх хэрэгтэй буюу өөрийнхөө аюулгүй байдал дараагийн боломжоор үсрэх жоох нөөцт болох хэрэгтэй. Одоо нөө бизнесийн 6 сая гэдэг шиг. Тэр нь их чухал. Би сая сүүлд энэ яг надад бас болсон юм байна. Уншсан номон дээр маань яг миний амьдралд давхцаад юм гараад ирсэн. Тэр юу вэ гэхэлэр эхлээд хүн өөртөө мөнгө төлөх гэдэг хамгийн чухал гэж. Өөртөө мөнгө төлөх. Тэрний үгээр чи битэр анх би өөрөө яхин л гэдээ яриадсан чи. Анх уулзчих. 7 дугаар юм. Би ингээд зардлаа яах юм. Үр өгöd гэр бүлээ яах юм. Өсөх юм уу яах юм. Чи тий юу амьдралын чинь гол утга учир баахан философи баахан юм ярьсан байлаа тий. Тэгсэн би яг тэр үед бас л яг ийм хийсэн байхгүй. Би ч тэр үед бас тайлбарлахад жоохон дутуу тайлбарласан баг. Мэдгүй би зүгээр л нүдэн анаал нэг мөнгө хадгалсан. Тэг үлдсэн мөнгөөр мэдгүй яаж ил хүрхий гэсэн. Тэгвэл энэ хөшүүрэг гэж байгаа одоо гоёр хэлэхэд. Тэр одоо яг энэ ажиллаж байгаа хүмүүс яг цалинтай ажил хийж байгаа хүмүүс сая төгрөг авдаг байхад өөр зээлээ бүгдийн төрөөс төлөхгүй. Эхлээд чи хадгал. Тэнгууд үлдсэн мөнгө өөр зээл нь чинь чөрөхгүй. Тэнгууд чамайг хөдөлгөх маш сайн одоо 5 6 хөшүүрэг гарч ирэх буюу чамайг дарамтлагдаг, бүр чамайг хашгираад орилоод ажил хийхээс сонголтгүй болгодог нэг тийм баг айрам цаана үлдчихэж байгаа байхгүй. Гэтэл тэднийг эхлээд чимэг болгочоод хамгийн сүүлд үлдсэн мөнгөөр хадгална гэхэлэр мөнгө үлдэхгүй. Хоёрдугаар тэр нь өөрт чи ирдэг учраас чи орилдоггүй гинэ. За ямар өөрлөгөө орилоо талтаа шот тий. Бос ажил хийгээд талтаа яг ингээд ямар бүр өлсөж өгөх гээд байгаа ш гээд суугаад идэх юм байл та. Тэгэхэд яг энэ системд байсан. Би яг өөр төр энийг хэрэгжүүлсэн юм бэл. Эхлээд нүдэн шийчээд үлдсэн мөнгөө яаж төлөх вэ гэсэн чинь нөгөөд болчиход орилж байгаа ш тий. Мөнгө одоо чам 9 саяын мөнгөө өгөх гээд байгаа ш тий. Одоо яаралтай хэрэг болчлоо. Тэгэхээр чи ингээд хөдөлгөөсөр харахгүй ч толгой ажиллана. Яаж энийг төлөх вэ? Одоо үлдсэн мөнгө мань хөрөхгүй байна. Яавал зүгээр үг. Ингиж нөгөө хүн өөрөө хөшүүрэгддэг юм байна л да. Яг л ийм хөшүүргийг анх үсгэсэн. Тэгэхээр одоо байгаа цалинтайгаа хүмүүс бол эхлээд өөртөө төлчих юм бол тэр нэг татвар матвар одоо бүх юмнуудаас өмнө гэдэг байгаа байхгүй. Зээл мэлээс. Тэгэхээр чи нэмэлт ажил хийхээс сонголтгүй болно. Хоёр одоо нэг ийм өгүүлбэрийн хоёр зөрүүтэй юм гарч ирж байна. Чаддаг зүйлээ хийх, мэргэжлэр ажиллах гэдэг хоёр зүйл. Хэрэв мэргэжлэрээ насан туршдаа ажиллах юм бол чи насан туршдаа ядуул байна. Яг нөгөөдөг чинь зардал чинь хүрээл амьдрал чинь сайжрахгүй тэгэл цалингаа аваад ингээл амьдраад байна. Хамгийн өндөр боловсролтой хүмүүс айгуугай ажил хийж байгаа цалингаа авдаг хүмүүс дандаа л мөнгөний асуудалтай байдаг. Хөрөхгүй байна, болохгүй байна, амьдралын зардал нь өссөн тий дахиад магистр болоод дахиад доктор бол тэгсэн мөртлөө ядуу амьдраад байдаг. Шалтгаан нь юу юм бэ гэхээр тэд нар зөвхөн мэрэгжлээ сайжруулаад ур чадвараа нэмэгдүүлж байгаа гэдэг зөвхөн тэр нь эзэмсэн мэрэгчлэрээ яваал байдаг. Өөртөө их бизнес хийдэггүй. Нэг газар ажилтаа хийгээл явдаг. Нөгөө цалингаа амьдралдаа хүргэл явдаг. Хөрөмтөл нь олигтой болж чаддаггүй. Бусчиг байж чаддаггүй. Нөө сайхан амьдарч чаддаг. Гэтэл чи юу хийсэн бэ гэхээр мэрэгжлийн цаажгаар чадвар гэдэг зүйлийг ашиглаж эхэлж байгаа байхгүй. Дуртай зүйл, чадвар гэдэг хоёр зүйл чинь ингээд давхцаа гараад ирж байгаа. Тэгэхээр одоо чинь микро жишээлбэл мэрэгжил нь өөр ажил байсан. Гэтэ ажиллаж явж ирсэн өөрөө сонирхолтой нь юу вэ гэхээр хөтлөх сонирхолтой байсан. Тэ? Ингээд тэр сонирхлоо дагцсан. Контент их сонирхолтой байсан. Тэ? Телевизийн контент шоу тэ. Ингууд нөхөр ингээд энэ чинь ур чадвар болоод эхэлж байгаа. Сонирхол ингээд чадвараа дагаад нэмэлт орлого олж эхэлсэн. Тэгэхээр хүн болгонд чадвар байгаа. Ямар нэгэн сонирхол одоо өөрөө сонирхож явж байгаа хөгжүүлсэн ч юм уу. Тийм зүйл байгаа. Ашиглах ёстой. Мөнгө олж болж гин үү? Яг ийм системээр ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр өөдөр дэлхий дээр Японд нэг юм гайхаад байгаа зүйл нь тэр л юм билээ л дээ. Яагаад хүмүүс мэрэгжлэрээ ажиллахаа болоод эхэлвэ гэдэг бүр ингэ том үзэгд гарцсан. Ерөөсөн энэ нөгөө нэг хангалттай тэр хүний амьдралын асуудлыг шийдэхгүй байгаа учраас мэрэгжлэрээ ажиллана гэхэлэр болохгүй байгаа юм байна. Тэгэхээр тэр хүн бол нэмэлт одоо чил урд чадвар тий. Тэгээ хоёрдугаар хүн мэрэгжил төгс сонголт хийж чаддгүй юм л да мэрэгжил сонголт хийхдээ. Анхнаасаа зэн гэл тэгэл за энэ миний өстө насан туршдаа цөм авах гэсэн юм байдгүй юм л да. Тэгэхээр тэр нөгөө нэг авьяас нь магадгүй тэр хүний одоо хоёр дахь сонголт хийсэн. Гэтэ тэрнгүүрээ мэрэгжил эзэмшээгүй. Одоо ээж аав нь дарамтласаар гад мэдгүй нэг мэрэгжил рүү оролцсон ч юм уу тий. Тэр энэ хоёрын зааг зөрүүл байгаа юм л да. Тэр чи яг ур чадвараараа ерөөсөө л эхлээд өөртөө төл үлдсэн хөшүүрэг чамд үснэ буюу чамраа орилдог хүмүүс үснэ. Мөнгө өгөөч гэх тий. Гэр бүл чинь чамраа орилно. Хоол моол өгөөч. Байр чинь чамраа орилно. Ошим төлбөрийнхөө үлдэгдлийг өгөөч. Өрдөө хүн чинь 9 сая хүн чинь орилно. Болооч чи одоо тий. Ячил хүүгөө өгөөч гэлээ. Эхлээд чи ихтэй өөртөө төлцсөн.
Тэгээ үлдсэн мөнгө чинь энэ олон хүмүүс рүү хүрэхгүй байгаа учраас хөшөө чи босоод юу за бүр боли халдвар олдохгүй байна. Тэгээ хөдөлгөөн олдохгүй бүх олдохгүй байна. Тэгвэл одоо чамд нэг хүн годомжинд хөшөө чи ингээд зүгээр зогсоо энд нэг юм зөөгөөд өгөөч нэг тэгдийг гэхлээр даваа л гэх байхгүй хүн бүр зогсож байгаа тий. Тэр ингээд нэг ийм нөгөө нэг юм систем өсөж байгаа байхгүй. Харин тийм бил наадахш одоо ингээд тайлбарлангуудыг бас надад яг ойлгогчлээ юм л та. Би жишээ өмнө нь болохоор нөгөө подкаст эхлэхийн өмнөөс ингээд 10 дугаар их өмнөөс яг өрн бодогдол тий өрөө яаж дарах вэ? За одоо би ямар орлого орж ирэх вүлээ? Ямар цалин байгаа вүлээ гэж бодоод тэгээ орж ирсэн орлогоо шууд л өрлөөгөө хурдан өгөөд дуусгандаа л гэж бодоод байсан болохоос хадгална гэдэг ойлголт ерөөсөй байхгүйсэн. Тэнгууд подкастыг явангууд хадгалцсан, үлдсэн орлогоо хуваасан, хүрхээ байсан тий заримд нь хүрхгүй, заримд нь бүр ингээд нөгөө хэрэглээний данс 0 мөл заагаад ирэнгуул одоо яг би за юу ч хамаагүй хий тий хүн яриад өмнө нь бол одоо зарим нэг ажлууд ингээ ярингууд би зарим нь жоохон голчдөг байсан байхгүй юу за наадах чинь одоо заримдаа жоохон залхуу үрдэг ч юм уу тий заримдаа ингэнгууд би боломж үгүй гэл тий үнийн санал манлын заримдаа сонсонгууд за би болим гэдэгс байхгүй тэгсэн чинь сүүлд би яг ингээд өөрийгөө анзаарсан ч ерөөсө голхоо болцсон ингээд нэг тэдэн 100 мянган төгрөний 300 тий 100 мянган төгрөний ч хамаагүй юм ажил байна гэнгүүт цаг нь юм давай болно окей тийчээ очил тэгээ шууд ингээд тамгал би нэг миний гац бодоод байсан тухайн үедээ зүгээр би юу ч хамаагүй хий гэж бодоагүй зүгээр миний ганц бодсон юм нь орлогоо оруулаад тэгээд яг тэгвэл орлогоо оруулахгүй байхаар миний нэг найдсан ганц орлогоос орж ирсэн юм чи хуваагдаад дуусахаар би дахиад цаашаа хэрэглээг болчиход байгаа учраас дахиж хэрэглээний мөнгөтэй ч юм уу ийм байхын тулд юу ч хамаагүй хий. Хөшөөрөгдөж ш тий. Олон цаг зав маань таарж лээвэл би сул чөлөөтэй л байж ивэл хий гэд ингээд нэгсэн чинь ингээд ороод ингээд болоод байгаа байхгүй. Тэгэл ингээд хуваагдаад байгаа байхгүй. Тэгэнгუთ би боц ерөөсөө ингээд нөгөө зөв хуваарлаад зөв хуваагаад ирэхээр хүн чинь одоо ингээд дахиад цаашаа амьдрах одоо нөгөө боломж болцоо өөрийнх нь ингээд арга юм чинь айгу зөв болоод эхэлчихдээ юм байна гэж одоо бодогдоод байгаа. Тэгэнгუთ одоо би бодож байгаа зүйл нь за одоо яаж бизнес хийх вэ? Тэ? Яаж нөгөө бизнес данс гэсэн зүйлээ. Одоо яг би бизнес данс гэдэг зүйлээ яг би хоримтлуулж байгаа дараагийн өөрөө кино хийх ч юм уу, контент хийх. Тэр үртэл цуглуулыг бодохоор надад бас ингээд хайрын одоо хитрхи урт хугацаа юм шиг айгу хайрын санагдаад байна л да. Тэгэхээр нэгсний яг би яг чаддаг юм руугаа мөнгө оруулаад тий хөрөнгө оруулалтаа хийгээд дахиад өсгий гэвэл яг мэдээ цаг хугацааны хувьд хүлээх шаардлагатай болчихдог. Тэрний оронд би чадахгүй ч байсан би энэ мөнгөөр өөр бизнес хийгээд үзье л да. Өөрийгөө нэг юмыг сориод үзье л да тий. Нэг юм руу магадгүй би бас бодож л байсан л да. Хувьцаа авчвал яад юм бол мод юм болж байгаа. Урт хугацаад байх. Хувьцаа бол нэлээд урт хугацаанд тоглоом. Яг зөвөр мэдчихэхэд илүүтэхгүй. 6 саяг богино хугацаанд өсгөх тоглоом бол байж бол чадхад хэцүү баг. Тий яг ер нь бол яг магадгүй би зүгээр яг бодонгууд энээсээ нэг 2 саяар нь хувьцаа авчдаг ч юм уу тий. Тэгээ бүр ингээд архичээ энэ ингээд яг дүрний бизнес дансаас юм чи ингэж гэж бодогдоод байж яснаа яг цагаан тулахад яг хувьцаа яг юугаа мэдгүй байхгүй. Блумбергийн нэг хэдийг харсаах гэдэг. Дээшээ харцсан ногоон гурвалжин доошоо харцсан улаан гурвалжин хоёрыг жоохоо ингэж харж яснаа. За бичгүй тэгээд яг нэрийг яг сайн ойлгохгүй. Одоо би одоо яг нэг одоо жишээ нь магадгүй чи ном аваа гэх юм бол те би номын дэлгүүр л ороод мөнгө төлөөд ном авч чадна те. Тэгтэл хувьцаа авахэр би мэдгүй хаана яаж мэдгүй юунд мөнгө төлж хин рүү ярьж яахаач мэдгүй тэгэл зүгээр ингээл харахаас цаашгүй байхгүй. Тэгэхээр би ингээ би зүгээр бодсон. Би энэ хувьцаа бөгөөд энэ юм талын санхүүгийн талын бизнес хийх талын мэдлэг боловсрал надад үнэхээр байхгүй юм байна. Би үнэхээр мэдэхгүй байна. Тэр нь үний юм чи одоо тэгэл одоо ингээ хараа сууж байгаас яах вэ? Гэж одоо тэгээ өөртөө эвлэрээд би нэг одоо түрүүний голно гэдсэн шүү дээ. Зарим хүмүүс бол яг хүний гол чинь те би бол өөрийгөө голсон байхгүй. Би бол юм хувьцаа авч ингэж чадах хүн би биш юм байна. Боли чимэн гэж бодсон байхгүй. Тэгтэл нэрээ бодсон чинь би яагаад нэрээ ийм талын сургалт яагаад авч болохгүй гэж те. Тэгээд заавар зөвлөгөөний дагуу нэрээ явж үзэж болохгүй гэдэг чинь бас бодох ёстой юм байна. За би яг саяных тэр нэг юм хоёр чухал зүйлийг бас санал болгомоор байна. Тэр нэг үгээр нэгдүгürt болохоор одоо жишээлбэл одоо ингэж чи 6 сая нөөцтэй гэдэг сэтгэлгээ айгу муу сэтгэлгээ. Чи нөөцийн сэтгэлгээтэй болж эхэлж байгаа.
Тэрний үгээр энийгээ яаж өсгөх вэ гэдэг сэтгэлгээрээ байна л да. Энэ тийм оновчтой тийм хариулт гарч ирэхгүй. Магадaltaй. Тийм үү. Яагаад тэгэхээр энэ мөнгийг яаж өсгөх вэ гэдэг бол тийм сайн ойлголт биш. Зүгээр асуулт чи мөнгөгүй яжгаад мөнгөтэй болсон тийм үү? Тий. Мөнгөгүй яжгаад мөнгөтэй болсон. Би зүгээр ингэж л бодож байна. Бизнес данснаас өөртөө цалин аваарай. Яг л чи бизнес данснаас цалин авах эрхтэй. Хөөхгүй юу? Ажилгүй авах үед чи цалин авна. Тэр одоо яг маскаас хэдийг автыг магадгүй зүгээр ингээд бодож жагаад баг өөртөө ажиллаж байгаа юм чи багыг ч авсан болно. Гэхдээ энэ мөнгө өсдөг ийм циклтэй байх хэрэгтэй. Өөр одоо богино тий. Хоёрдугаарт мөнгөгүйгээс чи мөнгөтэй болсон тийм биз? Тий. Тэгвэл мөнгөгүйгээс мөнгөтэй болох алхмал бод. Ер нь яг мөнгө байхгүй. Гэхдээ би яг ашигтай бизнес 8 хийх боломж юу байна? Гуравдугаарт энэ мөнгнөөс харин боловсрол руу хөрөнгө оруулалт хийх сувг гаргаж болж байна. За би яг энэс өөрийгөө хөгжүүлнэ. Би энэ зүйлийн тэр мэдэх хэрэгтэй. Надад ийм мөнгө байна. Одоо маш олон хүн ингэж хэлдэг байхгүй 20 сая байна. Юу хийх вэ? Харин тий. Дуусаа заяа. Тэр хүнд удахгүй дуусна. Подкастны одоо яг наадах тэр жилгээд битүүрийн яг подкастны доор нэг асуулт байсан заяа. Хадгаламж нээгээд одоо ингээд 10 сая юу ч үлдээ нөгөө ипотекийн зээлээ төлнө гэж бодоод нөхөр өвтөр хадгаламж нээгээд хийжсэн чинь тэр маань ингээ богино хугацаанд бүр төсөөлшгүй бас овоо их болчихжээ. Тэгэхээр энэ мөнгө одоо яах вэ гэж яг тийм асуулт байсан заа. Ипотекийн зээлээ төлчих үү? Эсвэл машина томруулчих уу? Яасан дээр вэ гэсэн нэг тийм асуулт байсан тийм. Яг одоо энэ дээр яг жишээ болгоод одоо яг ярихад бол хадгаламжийн талаар хоёлоо 8 дугаар цуг дээр энэ ч бол хадгаламжийн нөөц. Хадгаламжаар бол тийм хийхгүй. Би бол хадгаламжийг яаж хуваах вэ гэдэг дээр 8 дугаар суврал дээр ярилцъя гэж бодож байна. Өнөөдөр ингээд олон юм өсчихгүй тулд. Юу хэлэх үг гэхээр яг чиний бизнес буюу алдаж болох мөнгө дээр ярьж байгаа. Алдаж болох мөнгө дээр. Энэ мөнгийг байхгүй исэн бол чи яах вэ гэж л явах юм. Тийм. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийж байгаа бол байхгүйсэн бол яах вэ? Яг уу чи тэр дотор яг зур хувьцаа авах маах сонирхоод үзэх чинь асуудалгүй. Гэхдээ чи мэдж ойлгочоод сонголт хийх нь л зөв болохоос ш. Мэдхгүйгээр юу ч гэсэн хувьцаа аваад үзье гэдэг алхам мөрөө тийм оновчтой ойлголт биш. Ер нь чи мөнгөгүй яжгаад ямар нэгэн зүйл хийвэл яаж мөнгөтэй болох гэдэг ойлголт. Тэгээд дараа нь тэрийг хийх гээд ингээд хөөцөлтөд ойлгоод эхлэх үед чамд яг тэдийн хэмжээний мөнгө хэрэгтэй болж байна гэдэг асуулт үүснэ. Энэ үед чи өөрийнхөө нөөцийг харж хагаад бүгднгээр нь оолыг хийх үү? Эсвэл чи тодорхой хэмжээгээр багаар хөрөнгө оруулалт хийж үзэх үү гэдэг сонголтыг хийн штэ. Ийм л зүйл яриад байна. Тэгэхээр чи байхгүйсэн бол гэдэг сонголтоор явах хэрэгтэй. Боловсрол руу хөрөнгө оруулалт хийж болж ийн гэдэг сонголтыг би хэлэх гээд байна. Одоо нэгсэн би бизнес данснасаа өөртөө цалин аваад тэрүүгээрээ надад 20 сая байна. Энийг яавал өсгөх вэ гэдэг хайлт бол тэр хүн бол мөнгө алдсан тооцох хэрэгтэй. Ягаад тэгэхээр шуналж яваад тэгээд дуусна. Өдрөөл шунж яваад амар олон хүн тэгж бодож байгаа хөө. Тэгж унсан зөндөө хүн байгаа. Мөнгө байна тэрийг яаж өсгөх вэ? Тэгэхээр тэр чинь босдын өгөөшөнд ордог байхгүй. Одоо чи бол дүүгийнхаа өгөөшөнд орохгүй. Та өгөөш гэж хэлэх нь муухай сонсож байгаа бол яг өндөө бол бодит байдал нь бол. Байвал яг 10 сая бол би сталаад алах гээд байна гэж хэлнэ штэ. Зүгээр чи өөрөө мэддэг, өөрөө ойлгодог зүйл рүү хөрөнгө оруулалт хийчихэл чухал. Яана. Чи кино хөрөнгө оруулалт хиймээр байна, тий? Жижигхэн контент хийгээд үзмээр байна, тий? Чи байхгүйсэн бол гэдэг дахиад нэг бодоод үзтээ. Одоо чи яг ингэж бодоод байна л та. Надад байгаа 6 сая бол кино хийхэд бол арай жижиг юм чинь би чадахгүй учраас одоохонд эргэлдүүлжээ гэж бодож штэ. Чи хэрэг байхгүйсэн бол яах вэ? Чи хөрөнгө босголт хийх хэрэгтэй байсан штэ. Тийм үстэй. Би санаа байна. Киноны юунууд нь байна. Бүх идея нь байна. Тэгэхээр би хөрөнгө оруулагчтай болсон. Чи байхгүйгээр явна штэ. Яг ингээд яваад эхэлсэн чи ингээ хөрөнгө оруулалтаа босгоод бусдын мөнгөн дээр яаж илүү их бизнес хийж болох юм бэ гэдгийг хайх хэрэгтэй байхгүй юу? Бүр болохгүй л өөрөөсөө мөнгө. Яг энэ системээр явна. Ингэсээр чиний мөнгө чинь томрно. Бүр болохгүй чи өөрийнхөө байгаа юмараа магадгүй жижиг реклам сурчдгаа эсвэл контент бэлдээд эхэлсэн ч болно. Чаддаг, мэддэг зүйл рүү хөрөнгө оруулалт хийн. Чадахгүй зүйл рүүгээ тест хийн, үнэгүй ороод үзэн, туршаад үзэн, уулзаад үзэн. Төрөний хэлдгээр төлбөр аваад хоёул дундаа хүн суулгаж жагаад ярилцаад үзье гэдэг чинь илүү зөв сонсогдож байна. Тэгэнгუთ одоо би ч юм бол бараг л одоо юм бодож байгаагаар л одоо нэгдүгürt яг тэр дүүгийнхээ хийх гэж байгаа юм би нэлээд харж судалж байгаа байхгүй юу. За яг хэр вэ? Бодиттой байна уу? Юу байна те? Инээ тэрэ гэдэг ингээд юмнууд ингээд хараад судлангууд надад айгүй бас боломжтой санагдаад байгаа учраас нэгдүгürt тэр амар их мөнгөөр биш. Бага мөнгөөр. Тэгтэл 6 сая төгрөг чинь бага биш л дээ. Тэгтээ яг зөв
ингээл нэг ихний хийж үзэх хэмжээнд бол гайгүй санагдаад байсан учраас тэгээ надаа нөгөөх маань нөөц нь одоо ингээд байсан учраас би хөрөнгө оруулах нь баг зөв юм уу даа гэж бодцоо. Одоо чамтай яриад баг давай зөв шүү дээ. Чи оруулаач гэдэг баг хариулт хүссэн байсан үн чинь буруу гот би бүрээс шоконд орчлоо шүү дээ. Байхгүйсэн бол яах вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ айгүй чухал асуулт. Хэрвээ байхгүйсэн бол би энд яаж шийдэх байсан бэ? Яаж туслах байсан бэ? Тэ? Хүнтэй холбож өгөх байсан уу? Тэ? Эрсдлийг өөр дээрээ бүгдийг авна гэдэг чи өөрөө тийм сайхан сонголт биш шүү дээ. Яг л тэр бизнес шатахад чи шатчих байгаа болохоос дүү чин шатахгүй байхгүй. Дүү чи хөдөлмөр оруулсан. Чиг бодит мөнгө өгсөн мэсэн. Байхгүй болсон байхгүй. Гэтэл чи өөр хүнтэй холбож өгөх, партнер үүсгэх тэр нэгэ гайгүй явах юм бол тэр дундуур нь нөгөө эхэлсэн бизнес рүү ягаад ингээд компаниуд, банкнууд бизнесийн зээл өгөхдөө эхэлсэн бизнес рүү хөрөнгө оруулалт хийдэг үү гэдэг чинь чухал байхгүй. Чи юу хийсэн? Танаа бизнес чи хэр явсан? Хэр их хэрэглэгчтэй? Тэр нь сонирн байдаг болохоос биш. Одоо чи санаж нөгөө нэг анх хоёулаа ярилцаа сууж байхад юуны нэмэх харамлагын контентийг хийгээг байхад хий гэхэд тэнч дэмжихгүйсэн. Бид нар өөрийнхөө мөнгөөр нэг дугаар хийсний дараа үзүүлэхэд хүмүүс дэмжиж санаж байна уу? Яа санаж. Харин тийм. Энэ юу гэсэн үг гэдгийг тэднээс нэг юм сурчмаар штэ. Эхэлсэн юмыг бодтой зүйлийг дэмжих юм байна. Тэрнээс яриа бүр ихтгэлтэй сонсогдож байгаа. Тийм зүйлийг чи итгээд хийх нь өөрөө тийм байна. Яг ер нь л яг л тий 17 бол анх эхлэхийн өмнө бол одоо ярианы төвшмөл бүр амар байлаа шүү дээ. Зогтой битээр нөгөө нүдэндээ хартсан. Энэ алнаа тий энэ ална энэ зүгээр ингэн бит хоёр тэгнэ мэгэн гэхээр хүмүүс үүдээс яг ингээл харж сууж байгаа л. Тэгтээ бидэд одоохондоо яг надад чинь яг орол боломжгүй байна. Та ядаж нэг юм үзүүлэх юм аваад ирээч гэхээр битээр баг гайхаад гардаг гэсэн байхгүй. Ямар сони юм бэ? Ийм алах хэмжээний шууд ой давай гэхгүй яа. Тэгэл эцэс яг тойрж уулзаж явал хамгийн мухардл дээрээс хийх хэрэгтэй юм байна. Нэг дугаарыг хийж үзүүлэх хэрэгтэй юм гэдэг дээр тулаад тэгээ хийж үзүүлэнгуут чинь. Чи тэгэхэд өнгөө хийсэн тухайгаар санаж байна. Тийм. Тэгэхэд би киноныхаа хэдэн хүмүүстэй камераман бүх юм ингэ цуглуулж байгаа бэлэн ингэ хийсэн. Өнгөө те. Бараг мөнгө оруулаагүй те. Бараг яг тий тодорхой хэмжээний мөнгө оруулсан л да. Гэхдээ бүр нэг тийм одоо юу гэдэг амар ихээр биш ингээл. Тэгэхээр чи ингээ маш сайн хэмнэлт хийсэн ба штэ. Асуулт хариулт төр. Үнэхээр хүсэж байгаа зүйлдээ мөнгөгүй чадхаараа оролцоод яваад үз. Тэгээ итгэл төрнө штэ. Яг ойлгоод эхэлнэ штэ. Мөнгө оруулахад бэлэн байхгүй. Тэгээ тэр нөөцийг одон дээр гарах болоог байгаа байхгүй. Дайн дөнгөж эхэлж байхад бүх сумаа дайзандаа хингуудаа галлаад эхэлж болохгүй штэ. Дайн дөнгөж эхэлж штэ. Хоёрдугаар дайн нэг өдөр болохгүй штэ. 5 жил үргэлжлэн штэ. Окей. Ер нь бол яг ингээд нэг юм хадгаламжтай ч юм уу мөнгө жоохон ингээ хуримтлуулсан хүмүүсийн бодол бол угасаал тэгдэг. Одоо яаж өсөх вэ? Тэ? Одоо яаж эргэлдүүлэх вэ? Одоо энийг яаж нэг 10 сая төгрөг байлгахад яаж энийг одоо сарын 1 сая төгрөгийн ашигтай болох вэ гэдэг юм уу? За тэгэл барыг бодож за нэг хүүтэй зээлж гэдэг юм уу те? Хүмүүс тиймэрхүү гаргалгаар очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үл ерөөсө буруу юм те. Тийм. Зүгээр хэлээд байгаа юм нь бол саяны процессыг л бий болгох хэрэгтэй л шиг гэдэг. Тэрнээс биш мөнгийг хэрхэн яаж өсгөх вэ гэдэг юм хийх юм бол тэр хүн мөрөдө тоглоом руу нүдэн ханаад орчиж байгаатай адилхан. Зүгээр амьдрал дээрх одоо яг тоглоом руу ороогүй ч гэсэн амьдрал дээрх мөрөдө тоглоом хийж байгаатай адилхан. Оолын хийгээд тэг алдангууд би ингээд алдцсан ингээд сууж идэг маш олон байдаг. Тэг ягаад иш орсон гэхээр хүмүүс өсгөд ахаар нь орцсон. Сүлжээ рүү ороод мөнгөө хийгээд ингээд өсгөд ахаар нь орцсон. Дагаас үлж байна. Ингээд баяжхан байхгүй бодоод орцсон. Тэр хүний мэдлэг, тэр хүний туршлага, тэр хүний хийж байгаа зүйлүүд чи мэдэхгүй байхгүй юу? Чи тэрний амьдралаар амьдарч үзээгүй. Чамаг юу шатаасан гэдэг чиний шуналчин шатаасан. Чи тэг харанхуугаар орсон гэдэг юм байна. Гэтэ чи яг мөнгөгүйгээс яаж мөнгөтэй болсон юм гэдэг чиний нэг сувг байгаа шүү дээ. Энэ мөнгийг өгсөн чамд нэг сувг байгаа. Тэр сувгийг илүү хөгжүүлэх тал дээр ягаад буцаж тийшээ инвест хөрөнгө оруулалт хийгээгүй. Үнэхээр яг зөв нэг сувгаа төрөлжүүлнэ гэж яриад байгаа зүйл бол одоо тэр нэг хувьцаа нүдэн ханжихад мөнгө орох тухай юм ярьж штэ тий. Тэр бол мэдлэгтэй холбоотой. Тэгээ тийм ч учраас өнөөдөр хүмүүс намайг чи яга хадгаламжийн тухай зөвхөн яриад байдیں۔ Мөнгө төгрөг өсгөх тухай ярьдгүй ингээд. Би мэдэхгүй байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс тутлаа ярмаар байгаа. Тэгэхээр тийм өнөөдөр хоёулаа зүгээр хүн авчираад ярилцаад үзье. Одоо би тэрийг хүмүүсийг үзэж эхэлж байна. Би ямар санда ном уншаад энэ дэр ингээд одоо Киясаки гэдэг нөхөр бол ингээд үйл хөдлөх хөрөнгөөр тоглолт хийсэн юм байна шүү дээ. Яг миний зам л бол тийшээ явж бас байгаа байна. Би магадгүй ирээд
үлдэх хөрөнгөний бизнес руу орох ийм бодолтой ч юм болов хөдөлгөгдөд явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо би ингээ хотын төвүүдээр байр худалдаж авах ч юм уу, газар авах ч юм уу. Тэрэн дээр яаж бүтээн байгуулалтыг тэрийг яаж буцааж арилжаараа оруулах ч гэх юм уу. Энэ алхмуудад хийж байна. Тэрнээс үшвэл эхлээд бид нар хадгалчаад дараагаар нөсгөх тухай бодохоос биш. Ямар ч мөнгөгүй жоо жоохон мөнгө олонгуудаа тэрийг шууд шатаах тухай бодоод байгаа байхгүй юу. Өсгөх гэж яваад. Хадгаламж ба аюулгүй зооноо бүрдүүлээгүй шатахад цог шатчихж байгаа байхгүй юу. Бүр ингээд бүр газар руу орж байгаа. Тэгээ тэрийгээ дагаад сэтгэл санаа, стресс бүх юмтайгаа гэл окей би одоо ер нь яг сонсогч ч гэсэн ойлгож байгаа гэж бодоод байл. Одоо нэг бас ийм асуултууд байсан шүү дээ. Гадаадад байгаа хүмүүс тий одоо чинь Солонгост ч гэдэг юм одоо ингээл ажил хийгээл тий мэдээж хүн төвчээр ажил хийгээд байгаа. Тэгэл тэр хүн нөгөө байрны мөнгө гэл хураагаал байгаа тий. Тэгэл одоо нэг ийм амар сонирхолтой жишээ байсан байхгүй. Нэг хүн Монголоос одоо Солонгос руу 10 жилийн өмнө ажиллахаар явахын тулд байраа тухайн үед одоо 3 саяар ч үлээ 2 өрөө байраа зараад тэрүүгээрээ зардлаа хийгээд явчаад 10 жилийн дараа Монголд байр авсан чинь 100 хэдэн саяар байр авлаа гэж байгаа юм тийм. Тэгэнгუთ тэр хүн зүгээр ингээд хөдөлмөрөөр шалуулаад дунд нь ингээд эрүүл мэндэ хохироогоод амар цаг хугацаагаар хохироод байраа жоохон өөрчлөөд жоохон сайжруулаад болоо. Жоохон сайжруулаад магадгүй тэр хүн Монголд одоо жишээ нь яг ажиллаж исэн бол бас тэр байр нь байж ах өөр хийх ч байсан бол мэдгүй. Тэгэл ер нь бол тэр үчин ер нь бол байгаа эд хөрөнгөө зараад гадагшаа яваад ажиллаад цөм баяжаад эргэж ирээд ингэн гэдэг чинь нэг талаараа бас тийм шууд тийм болдог асуудал биш байгаа байхгүй тий. Магадгүй нөгөө зарим хүмүүсийн нөгөө нэг Солонгос яваад очиж ажил хийгээд эргээд ирээд та баяжсан бизнес хийцэн амжилттай болсон гингууд яг тэрийг сонсоод за ерөөсөө гадагшаа явъя ажиллая. Одоо тэгэнгუთ гадаадад ажиллаж байгаа маш олон залуучууд байгаа тий. Тэд нар одоо яг яах ёстой юм? Одоо тэд нар олж байгаа орлогоо байр авах гад байр руу ингээл бүтэн жилжингээ хэдэн жилжингээ хураагаад хийгээд байх ёстой юм уу? Эсвэл яг энэ зарчмаар байх юм. Одоо магадгүй нэг гадаадад олон данс нээхээр бас хэцүү идэг гэж магадгүй тийм. Гадаадын дансны төлбөр хооронд юм уу? Айг үнэтэй гэж магадгүй. Тэгвэл яах ёстой юм? Гадаадад одоо ажиллаж байгаа залуучууд хэцүүнгүй бас орлого нь тогтмолцсон тиймэрхүү байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо жишээ нь яах ёстой бэ? Бид нэр кэш байдлаар гэрте жижигхэн юунд хаваагаад тогтоонд хаваагаад хийсэн ч болно. За эсвэл одоо юу гэдгийг тэр мөнгнөөс Монгол руу данс нийлгээд Монгол руу хуваагаад хийсэн ч болно. Ер нь маш олон хөлбөр байгаа. За тэр тал дээр бол зөвхөн хүмүүс арга юм олчихно. Яг хадгалъя л гэж өөрөө хүсвэл арга юм олчихно. Харин зөвхөн тэр одоо жишээлбэл тэр байр авахын төлөө ингэж явж байгаа бол тэгэл өмнө нь тийм олон жишээнүүд байсаар итэл ч одоо ацаа хийгээд ингэж яваад байгаа юм ба гэдэг л асуулт. Өөрчлөл одоо энэ эрүүл мэндээр хохироод тэгэл ингэ цаг хугацаараа хохироод штэ. Чи санхүүгийн боловсрол хөрөнгө оруулалт хийлд. Чи мэдлэгээ жоохон тэлэлд. Жоох юм сонсож ойлгож уншилт. Бид нар тэнд ингээд очиод хамгийн доод түвшний ажиллаж байгаа шүү дээ. Тийм угсаа. Хар ажил хийж байгаа шүү. Тийм барилгын ажил хүнд тийм. Одоо тэгэхээр тэр ажил яг хавчаар Монголын зах зээлээс нийгмээс арай өөрөөр цалинжаад байгаа учраас л тэрэндээ л итгээд байна шүү дээ. Яг өндөө бол чи тэр нийгэмд бол хамгийн доод түвшний л ажиллаж байгаа. Тийм ямар ч боловсрол шаардахгүй ажлууд байгаа байхгүй юу? Ер нь бол шууд л асуудал мөнгөндөө байхгүй нэг гэдэг юм гарч ирж байгаа. 100 саятай ч байна уу 200 саятай ирнэ. Дахиад энэ 1 жил юм уу 5 жил байгаа шатаал дуусна. Тэр мөнгөнд байхгүй болно. Ганц нэг байшин болоо жоохон байвал байж байгаа. Тэгэл идэх юм байхгүй боловсрал нь 10 жил тийм гаццсан юм чинь. Хөгжлийн үед. Зүгээр юм дамжуулах юм хийчихсэн юм чинь. Тэгэхээр чи сурж байгаа үед чи тэнд ажиллаж байгаа үед өөртөө цаг гаргаад сурах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Яг л тарихтай шууд халаас айгүй хамааралтай байгаа байхгүй. Тарих халаас хоёр хамааралтай. Би бол бодоод байгаа. Миний кармандах мөнгө хэрвээ зүгээр нөгөө нэг ингэдэг нэг хуучныхаа тарихаар 3 жилийн өмнөх тарихаараа түнтийцсэн бол би өнөөдөр ингэ дампуу сууж байгаа. Тэрийг айгүй сайн мэдчих. Яг нөгөө нэг явах процессын дунд өөрөө ойлгоод хадгаламж чинь ингэ бэж идэг зүйл юм шүү дээ. Энийг хуваачих болдго юм ба шүү дээ. Ингээд одоо чиний ингэ ойлгож байна би ингэ өөрчлөгдөд байна гэдэг юм би ингэ мэдрээд яваад байсан байхгүй. Тэр үед л нөгөө мөнгө өөрөө ингэ аюулгүй болгоод одоо чинь өнөөдөр ихэд л бизнес тансанд байгаа мөнгөөрөө чи тэрнгээр юу хийх вэ гэж бодох биш. Чи хийх гэж байгаа зүйлдээ эхлээд цаг хугацаа зориулаад эсвэл мөнгөгүйгээрээс дахиж мөнгө усах вэ гэдэг рүү яваад ах юм бол гэж ирсэн шүү дээ. Яг ийм системээр ингэж явуулсан чи өөрөө сураад ойлгоод
мэдээд байгаа байхгүй юу. Сая хүртэл ингээ ном уншаад би бас нөөцийн сэтгэлгээ бодоод хитэн төгрөгөөр яах вэ, юу их үү гэж бодоод тахын дахиад буруу. Би дахиад тийшээ буцаад тэр төгжээр гоо ороод байгаа юм байна гэж харж байгаа байхгүй. Хүн өөрийнхөө харах үнцэг тэр мэдлэг зүйлийг хэлэх хэрэгтэй юм байна. Сая ихэд л өнөөдөр бодтоо 3 4 хүүхэдтэй сургуулийн тулд $400,000 сурна гэхэлэр би өөрийнхөө хүүхдэд нэг 100 сая төгрөгөөр сургах Монгол мөнгө штэ. Тэрэндээ би ингээд бас гайгүй мөнгө цуглуулчих юм болоо бодоо сууж хахад зүгээр тэр хэдэн оны номон дээр тэ нэг хүүхдийг $100,000 арж штэ. Би 100 сая төгрөг яриад байгаа тэр $100,000 боловсрал за ийм л байгаа юм байна. Би тэгэхэд нийт юм бодоод байгаа юм те. Тэр миний өнөөдөр хөдөлмөрлөж олж байгаа мөнгө зүгээр хадгаламж руу мөнгөгээд хизээч хүүхдээ сайн боловсралтай болгох чадахгүй юм байна. Нэг бол би амьдралаа дампууруулаад ээж аваа гудамжинд гараа хүүхдээ хамаг юм шавхаад нэгийг л гайгүй сургах юм байна. Гэдгийг ойлгож байна. Тэгэхээр би мөнгийг яаж дараагийн систем буюу миний орлогын сувг дахиж тэлэх хэрэгтэй юм байна. Би дахиад шинэ мэдлэг олж авах хэрэгтэй юм байна. Тэ? Одоо түрүүн хоёул ярьжсэн боловсрал өөрсдийнхөө боловсрал мэрэгжлэр хүн ажиллах хэрэгтэй гэж ярьжсэн шүү дээ. Чи жишээлбэл өөрийнхөө жүжигчний мэрэгжлийн боловсролыг хэдэн төгрөг худалдаж авсан. Зөв хоёул яг шууд мөнгөөр нь лээрээ. За намайг 1-р курст орох чинь сургалтын төлбөр 400 эдтэй байсан. Тэгээ сүүл төгсгöd бол 600 болол. Нийлүүлээд хэд вэ? За нийлүүлээд 800 сая 200 за 3 сая төгрөг юм. 3 сая. Өнөөгийн үнцээр хэд вэ? 6 сая. Өнөөгийнхөр ярих юм бол бараг тийм 6 сая. 6 сая. Дабл дээ тийм үү? Төлбөр мөлөрч нөлөө өссөн мө тий. 6 сая. Өнөөгийн үнцээр 6 сая. Тий. Чи 6 сая төгрөгийн төлбөрөөр 4 жилиг зарцуулсан зүйлдээ чи хамаг дэнчингээ тавьчингээ бодолт. Тэгэхээр ингээ зүгээр шууд ингээ буулгаад бодоход. Тэнгууд бид нар мэрэгжидээ ингээ амар өндөр ач холбогдол өгöd байгаа байхгүй. Би энэ мэрэгжлийг эзэмссэн. Би энд чи 6 сая төгрөгийг л өгсөн юм биш үү? Тэгээд тэрнгээр нэг баг байрны одоо байрч хүрэхгүй. Тэнд юм амар ач холбогдол өгөөл тэрнгээр л хамаг амьдралаа ирээдүг хараад энэнгээр л ажиллахгүй бол би сүрэн мөр дахиад чам цаг хугацаа байна штэ. Дахиад өөр сурж өөр юм сурж хөрөнгө оруулалт тий богино хугацааны хөтөлбөрүүд ав. Заавал урт хугацааны ийм зүйл байх албагүй. Оновчтой мэдлгүүд энэ төр чухал тийм ээ. Тэр болгоныг бид нар бас харах хэрэгтэй байх. Хөгжиж болно. Заавал магистр байх албагүй, заавал доктор байх албагүй юм байна. Тэр талаас нь хараад. Би тэр сурах хэрэгтэй юм байна. Гадагшаа бас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Гэдэг талаас нь хараад байгаа. Ойлголоо. Сураа. Ер нь угаасаа одоо нэг ийм зүйл миний бодлогоор нэг ийм зүйл байт юм байна л да. Хүнд анхны хүн анхан шатны тусламж гэдэг шиг те хүн анхан шатны нэг юм ерөнхий мэдлгүүд байх хэрэгтэй байна л да. Тэр нь одоо жишээ нь санхүүгийн эрүүл мэндийн те тэгээд одоо өөр юу гэдэг одоо нэг амьдрах зөв амьдрах одоо нэг арга ухаанч гэдэг юм уу нэг юм ерөнхий нэг анхан шатны заавал одоо чиний хэлээд тэр магистр бакалавр бүр нарийн биш тий одоо өнөөдрийн данс хуваах хадгалах хэвээр ингээд эхэлж өрөө биш эхэлж хадгалгаа бодоод дараа нь ингэх хэвээр гэдэг чинь санхүүгийн хамгийн анхан шатны ерөн зүгээр мэдлэг байгаа байхгүй энийг эрүүл мэндийн талд нь зөв олох хэвээр байна тий орой шүн идэж болохгүй юм байна энэ чинь хоолны килокалори энэ чинь зүгээр энгийн анхан шатны тэгэхээр амар нөгөө лаг гүнзгий хүнсний технологичийн идэх хэвээр зүйл биш байгаа тоххой тий тэгэнгүүт одоо гэр бүл хүүхдийг ингэж хүмүүжүүлэх хэвээр байна хүүхдтэйгээ ингэж цаг гаргах хэвээр ийм зүгээр ийм хамгийн анх шатны ийм зүгээр бүх жижиг мэдлгүүдийг эхлээд бид нар ерөөсөө зүгээр сурах хэвээр байна тэрийг гэхдээ миний бодлоор яаж сурах хэвээр гэхээр яг мэддэг хүнээс нь сонсоод аваад байх хэвээр байна одоо тэр худалдаа авчиж штэ тийм эцсийн дүнтэй бол өнөөдөр 10 жилд дэлхийн айл чигтээ сургуульд хувийн санхүүгийн системийн талаар заадаггүй юм бэл. Баяжих талаар ерөөсөө заадаггүй. Тэгэхээр тийм ч учраас өнөөдөр ягаад дийлэнх нь өнөөдөр санхүүгийн асуудалтай ядуу дундаж байгаад байгаа юм. Гэтэл ягаад цөөхөн хэдэн хувь нь ихтэй сургууль төгсөөгүй мөртлөө ингээд зарим бүр ингээд бүүмигээ баяжиж мэйчээд яваад байгаа тийм. Ерөөсөө энэ ерөөсөө заагдахгүй байгаа мэдлэгүүд. Заахгүй байгаа хичээлүүд. Яаж л санхүүгийн талын боловсролыг ерөөсөө дэлхийн нийтээр маш муу тэр дундаа Монгол бүр ингээд бүр хэцүү. Харин би одоо тэгэхээр бид нар бол энийг хичээлээ сургуулиас олж авах гад хайгаад байхын оронд яг мэрэгжлийн яг энэ дээр туршлагатай замын туулсан хүмүүстэй уулзах хэрэгтэй.
Тэд нар бол яриад өгч байна. Кофений цаана л яриад өгч. Чи яриад өгж л даа. Тэгэхээр зүгээр тэр нь цаг гарга. Тэр нь мөнгө гарга. Тэрэнд ингээд юм зориул тий. Окей, тэгэнгүүт за чи. Тэгээ нөө нэг саяны сүүлд яг энийг ярьж байхад нэг номон дээр нэг гоё жишээс. Нэг нь хоёр найз нэг нь болохоор бүр ингээд хямдхан одоо юу авцсан. Өрийн бичиг гэж яриад. Байрны юу худалдаад авцсан. Одоо өрийн бичгийг худалдаад авцсан. Тэнгуутаа тэр нь болохоор 70,000-аар авцсан. Нөгөө найз нь болохоор 120-аар авцсан. Бага аахгүй. Тэр ингээд бүр харьцангуйнаар авцсан байгаа аахгүй. Тэгэхэд ягаад 70,000-аар худалдаад $70,000 худалдаад авцсан. Нэг нь $120,000 худалдаж яг адилхан байрыг бүр яг адилхан орон зайд байгаа газар. Тэг яасан мэхлээр нөгөөх нь болохоор ингээд хэвшмэл мэдлэгтэй. Наа чи худлаа. Өөрөө туршиж үзээгүй мөртөө дандаа ингээд нэг юм сонссон сургийнхаа юмд амар итгэдэг. Нөгөө нөхөр болохоор туршлага дээр тулгуурлаж байгаа. Судалж өөрөө. Түрүүн би өмнө ярьжсэн ном бичээгүй хүнээс ном бичих зөвлөгөө авна гэдэг бол асал эвгүй шүү дээ. Кинон тоглож үзээгүй хүн яаж жүжиглэх вэ гэж асуух юм бол бүр дуус шүү дээ. Яг адилхан. Яг тэрнтэй адилхан ингээд нэгдүгээр тийм асуудал гаргасан. Хоёрдугаар яасан мэхлээр тэр одоо үгүй чи ядчил хөгшөө. Наад байраа одоо тийм өрийн бичиг худалдаж авахаас өмнө зөвлөгөө авчгаа. Сургалтанд суучих. Наадхны чинь сургалт $500 гэсэн чинь харамлаад. Арай үнэтэй $500 гэж юу гэсэн үг юм бэ гэж байгаа өөрөө 120-ыг авсан байгаа юм. Хэд их илүү төлөөд. Ойлголт ерөөсөө л юм. Ягаад ингэж гэхдээ яг тэрийг олж очиж тэр сургалт мэдлэгийг олж авна гэдэг л өөр адал явдал болохоос биш. Гэтэл чи тэрэнд мөнгө төлөхөд бэлэн байх хэрэгтэй. Тэр бид нар ерөөсөө мэдлэгт амар харан байгаад байдаг. Сүмөртлөө хувцс хэрэглээ энэ төрт амар тийм өглөгч байгаад байдаг. Энэ л асуудал байна л. Би одоо нэг ясам ер нь бол ингээд дэлхийн нийтээр санхүүгийн асуудал одоо ингээд санхүүгийн боловсрал ингээд баг олгогддог гэдэг нь шүү дээ. Гэхдээ би нэг зүйлийг асуух гэдэг нь ихэнх орнууд хадгаламжтай байх ёстой гэдгийг бол бүр ингээд суур ойлголт. Харин одоо баг ингээд хүүхэд байхаас ингээд бол монголчууд бол даа ялангуяа юм хадгаламжтай байх гэдгийг бол за ер нь л нэг Монголд бол цөөхөндөө тий дийлэнх нь л хадгаламж гэдэг зүйл бол нэг тийм чухал биш. Одоо яг нэг одоо ингээл ярингууд хүмүүс ярьдаг шүү дээ. Амьдралын нөхцөл болохгүй байна. Юу хадгалах мөнгө илүү гарахгүй байна тий. Илүү гарсан мөнгө л хадгалах ёстой гэж дийлэнх нь боддог бол гадаадны орнууд бол олсон орлогоосоо заавал хадгалах ёстой гэдэг. Энэ бол гэхдээ ерөнхий энэ ойлголт бол ихэнх улсуудад бол байгаа шүү дээ. Энэ одоо бүгдээр тэгээд тэр ихэнх улсуудыг Монголтой зүгээр харьцуулал арчих. Монгол өнөөдөр хөгжлийн үед ямар явж байна. Тэгэл арчих. Ягаад Монгол ийм хөгжилтэй байгаа юм бэ? Ийм одоо тий бүтээн байгуулалтын хувьд тий. За тэгэл одоо зах зээлийн хувьд ч гэх юм уу тий. Тэгээд одоо ингээд нэг үйлдвэрлэл талаасаач ингээд тий. Нэг л их том сайхан талбай газар одоо зарим сум жишээлбэл аймаг бол ингээд 100 жил мэл тий 80 90 жил хийж шít. Өөс л хэцүү шít. Очиад харахаар бүр ингээд баг ингээд хадны сүг зураг шиг ингээд тийм байж хой тэмдэглэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол олон жил болсон мөртлөө яг хөгжөөгүй мө гэдэг л асуулт тавь. Муулах сайлахтай биш. Гэтэл бол зүгээр нэг улсын тосхон гэхэд 80 жилийн хугацаанд ямар том өөрчлөлт гаргасан бэ гэдэг. Тэгэхээр ингээд зүгээр харьцуулаад үзэхэд Монгол энэ бол хүний мэдлэгтэй л одоо тэр нэг санхүүгийн тэр дадал тий энтэй холбоотой юм бэл. Тэгэхээр бид нар зүгээр өнөөдөр яг энэ одоо ойлгож эхэлж байгаа нь сайн муу биш. Гол нь энийгээ ойлгоод дэлхийн нийт бол ингээд зүр суур ойлголт биш тий. Бид нар чинь хадгалах бол юм. Одоо тэр миний уншиж байгаа номдэр тэгээд байгаа байхгүй. Намайг бол муулаад байгаа байхгүй номон дээр. Юундаа ингээд аюулгүй байдал харамлаа тий мөнгө төгрөгөө өрөхгүй ингээд залуу хүн юм байж нэг юм хөгшин хүн шиг тий цаашаа мөнгө хийж мэх гээд шүмжлээд байгаа байхгүй. Тэр номон дээр юу байгаад байна гэхээр тухайн нийгэм нь үжээ хадгалаад үжээ ингээд аюулгүй тоглоод бүр ингээд сурцсан гарууд байгаа байхгүй ингээд хэрэг аргийн мөнгө гаргахгүй гэдэг гарууд л руу хандсан байгаа байхгүй. Тэр нийгмийн сэтгэл зүгээс гарч ирж тоглолт шүү дээ. Тэр нь манад байхгүй байхгүй. Манай тийм найдвартай байхгүй. Тэгэхээр бид нар тэр номыг уншингуудаа даваа залуу хүн байж юундаа айдгийн. Энэ Киясагийн хэлж байгаагаар шууд мөнгөө те чи залуу хүн байна. Тэ боловсрол руу мөнгөө хий те. Чи хадгалж яах гээд байгаа юм те. Хөгжилд ор хөрөнгө оруулалтын хүүхдүүдэд сайн сурга. Шал өөр хоёр ийм тавцангаас тоглолт хийх гээд байгаа байхгүй. Бид нар номыг орчуулсан уншихлаар тэгээд байгаа. Тэгэхээр намайг муулаад байгаа юм шиг. Тэгвэл номоо уншихлаа. Гэтэл би болохоор
Чиний харсан өнцөг болохоор шал өөр өнцгөр харж штэ. Одоо бол би байж болох юм. За би одоо нэр яг өөр өөртөө жоохон зөрөгтэйгээр хөдлөх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулах хэрэгтэй, сурах хэрэгтэй байна. Тэ. Алхам хийхэд үзэх хэрэгтэй байна. Алдна. Угсаа алдна. Яг хуу алдлаа гэд чи сурах хэрэгтэй. Тэг өсөх хэрэгтэй юм байна. За тэгээд яг за энэ дугаар яг ер нь ингээд эцэст нь одоо ингээд нийтэд нь яг ерөнхийд нь дүгнээд хэлвэл юу болов гэж юу? Тий юу болов? За хоёулаа нэлээл олон асуудлыг ярьлаа. Одоо яг эцэст нь дүгнээд хэлэхэд. Тэг хоёулаа мэдлэг хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэдгийг л ойлгож байна. Орлогын суваг тэлэх хэрэгтэй байна. Ажил хийж байгаа хүмүүс бол насан туршдаа наад ажиллаа хийгээд насан туршдаа наадахныхаа цалинг нэг урамшуулал 200 500 мянгатай итгэж амьдрна гэдэг бол аимшиг шүү. Гониг шүү. Тийм ганцхан цалиндаа бити нээдэ тий. Нэмэлт орлого олох. Тийм мэрэгжил гэдэг зүйл бол орлогын ганц суваг биш шүү. Гэдгийг бид нар ингээд ойлгож харах ёстой юм байна. Гуравдугаарт эхлээд өөртөө төлсний дараагаар үлдсэн орилж байгаа хүмүүс чинь чиний хөшөөрөг шүү гэдэг мессежтэй. Тэгээ нөөц дээрээ тулгуурлаж буюу 6 сая дараа юу хийх вэ гэж бодохын оронд байхгүй байсан бол би яах байсан бэ гэдэг асуултанд хариулах байдлаар асуудалтай хандасаа. Тэгээ хүүхдийн боловсролыг $100,000 гэдэг босох хамгийн багадаа байгаа юм биш үү гэдгийг олоод харчвал чи арай өөрөөр хөдлөх ёстой юм байна. Энэ байгаа байдлаа сэтгэл ханж болохгүй юм байна. Гэдэг зүйл чухал юм байна. Бити ханаараа орлогын сувгийг хэлээрээ. Тэгээ хоёулаа сайн үнсээр хоёулаа дараагийн удаа юу хийх вэ гэдгийг яриа. Энэ удаа дараа бас амжсан үү тий. Одоо тийм миний дараагийн даалгавруудаа жишээ нь яг юу байх гэдэг. Би данс нэх бол одоо яг амар даалгавар байлаа л да тий. Одоо ингээл нэг банкны аппликейшн нэгээл тэгээ дансаа нэгээл дараагийн даалгавар маань гэсэн чи орлогын сувгаа нэм гэдэг даалгавар би одоо яг юу хийх вэ юм уу тий. Тий. Баш ингийн болчихлоо шүү дээ. Бизнес данснасаа боловсролтой зориулах данс үүсгээд 6 саясаа. Тэгээ тэрнээсээ мөнгө төлөөд боловсролтой мөнгө төлөөрэй гэж хэлэх гэж. Боловсролтой мөнгө төлөөрэй. Тэр нь юу ч байж болно. Данс л үүсч юм л да. Пөөх би ч хэдэн дастай болчихвоо. Зүгээр бизнес данс дотроос боловсролтой зориулж мөнгө гаргах сувгтай олно гэсэн үг. Тэгээ тэрнээсээ зүгээр байгаа мөнгөөр бүгднгээр нь сургалтын сувгс үг биш байна шүү дээ. Тэндээс бага хувийг тэрлүүгөө оруулаад тэрийг одоо миний цалин болгож аваад цалин биш. Зүгээр өөрийгөө хөгжүүлэх зорилгоор. Чи юм мэдэх ёстой. Орлогын сувгийг хэлхийн тулд юм сурах ёстой. Тэрэндээ мөнгө төсөвлөл гэж. Төсөвл. Тэрнээс 6 сая ч юм бол чиний бизнес хийж буюу алдаж болох зүйл болохоос биш. Чи өөрийгөө хөгжүүлэх ёстой мөнгө чамд байх ёстой. Тэрнээсээ чи ингээд зориулт гаргаад нөгөө санаа зовхгүйгээр бусдад таньд өгнө гэдэг шиг. Тэгэхээр би юу гэсэн юм бэ? Бизнес данснасаа нэг сувг гаргаад бизнес дансанд байгаа мөнгнөөсөө тийш нь хийх юм уу? Тэгэхээс бизнес данс чи би данс хүн байхгүй юу? Орж иж байгаа орлогоос биш. Бизнес данснасаа сувг үүсгэн. Орж иж байгаа орлогоо би нөгөө хуваадгаараа л хуваана тий. Одоо 40 20 гин. Тэгвэл бизнес данснасаа өөрөө хөгжүүлэх сувг гаргана гэж ягаад тийшээ гаргаж хийн гэсэн үг. Тий. Тэгэхээр тэр нь цаашаа сувгаа тэлэх мэлэх арга зам ихний одоо суурь нь байх гэж. Окей, за ойлголоо. Манай сонсогчч бас яг үзэгчч гэсэн ойлгож авах гэж бодож байна. Тэгэд нэг би одоо нэг дуусгах юмс нэг асуулт асууж. Нөгөө миний хадгаламжийн данс шүү дээ. Тий. Чи анх нөгөө нэг зүгээр л ямар ч хамаагүй одоо жишээ нь хэрэглээний дансан дээр нээчих гэсэн шүү дээ. Тэгээ нээсэн заяа. Тэгсэн чи одоо нэг асуудал тулгараад байна. Одоо зарим нэг юм нөгөө гүйлгээ хийх болохоор заяа. Нөгөө өөр одоо жишээ нь одоо яг надад сая тулгарсан юм нь юун дээр тулгарсан гэхээр би нөгөө нэг юуны данс гэд нээсэн байгаа шүү дээ. Нөгөө өр төлөх гээд те гэр бүлийн өр гээд тэр айгүй сонирхолтой бас одоо жишээ нь ярихад би ч нөгөө сард сая төгрөг өгнө гэж явж байсан шүү дээ. Тэгэл нөгөө орлогоосоо хуваагаад байсан чинь нөгөө дансанд маань саяас илүү одоо нэг сарын хугацаанд саяас илүү болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө зээл рүүгээ заавал сая биш би саяас илүү одоо сая чихэн энэ сар гэхэд би сая 300 хийчихэж байгаа байхгүй юу? Тэгээ би бодсон байхгүй юу? Болчих. Ингээд хийгээд байх юм бол энэ магадгүй дараа нь 2 сая болчих юм бол би сард сая биш 2 саяар өгөх юм бол энэ хугацаанд бас богинох нь ингээд дуусах. Гэтэ тэр нөгөө хуваар хийж байгаа л да. Тэгээ байж нөгөө нэг сая 300-а аут хийх гэсэн чинь тэр нөгөө нэг интернет банкны гүйлгээ тэгээд нууц код мод аваагүйгээд болохгүй байсан учраас би яг нөгөө төлөв нөхцөлд хадгаламжнаас авчиж байгаа юм. Тэгээд дараа нь одоо бичилж банкн дээр очиж өөрийн ингэж ангуудаа нөгөө хадгаламж руугаа дахиад нэг сая 300 хийж ийн л да. Нэг юм дамжуулж ингэж л хийж ийн л да. Тэгээ би бодохгүй юу. Хүүш би одоо энэ хадгаламжийн дансыг ер нь нэг юм магадгүй эсвэл түгжээтэй болох хэрэгтэй юм болов уу? Хүүтэй болох хэрэгтэй юм болов уу? Яах хэрэгтэй юм бол
чи хадгаламжийн данс чинь ямар нэгэн одоо жишээл хугацаатай хадгаламж юм төгжигдэг учраас аваад орлуулад хийчихэж штэ. Тий, харин тий орлуулах юм хийж байгаа юм л да. Би чамаас нэгэн зүйл асууя. Үгүй яхтай хараа чи надад түр нэг хэдэн төгрөг өчөхгүй юу? Тэгээ тэр мэрийга надад дараагийн сарын хүнсний мөнгөн дээрээс тооцоод авчихгүй гэдэг өгүүлбэр хамгийн новшиг өгүүлбэр өгдөө штэ битгөө. Харин юу ойлгож ял та би тэр хамгийн хөгийн өгүүлбэр. Харин тэгж болохгүй болгоо. Гэтэл яг ингээл би нэг юу хэлчих. Тэр чи бол яг надад ойлгоцсон байна шүү дээ, тий. Тэгэхээр би одоо яг зүгээр л тэр өр зээл төлдөг дансаа зүгээр л карт болго. Яг нуус дугаараар шилжүүлэл ингээ болгодог. Яг энийг хугацаатай одоо хадгаламжаа хугацаатай хүүтэй болохоос илүүтэйгээр нөгөөдхөө чи хэрэгэлдэг болгоно гэсэн. Энд ч айгүй энгийн гарга хариулт. Тэгээ нөгөөдх маань тэгэл битээ хойл. Яг саяных бол хамгийн утгагүй хойлол. Яг саяны эхнэрийн тэр яриатай яг адилхан. Харин тий одоо би тэртээ дэргүй хүүхдийн мөнгийг ингээ авчих юм чинь тэрэн дээрээ тооцоод моцод. Юу тооцоолаад юу толгоор гэл. Тэгээд хэрэггүй. Төрдөө эндээс аваад дараа нь ингээ тэр яг ийм бодол хүнийг айгүй хөх тийм буруу тулдаг юм байна л. Тэр чи яг л дөрмийн дагуу энэ данс хаанаас юу гарах вэ? Хамаагүй. Одоо яг ингээ төлөх гээд нэг юм бол очоод тэр банкн дээр очоод тэрийг төл. Амарчлахгүйгээр. Тэгчээ дараа нь чи би нэг ингээд гүлгээ хийдэг болох хэрэгтэй юм байна. Хадгаламж руу чи хурж ийн гэдэг чинь энэ буруу орлуулахгүй. Хоёр хадгаламжаа зүр үнэхээр ингээд хийх гэдэг байвал хоёр харин тэрийг 8 дугаар одоо хичээл дээр юун дээр хичээл дээр ярилцлаган дээр ярилцах гэдэг. Тэр яг энэнийг хадгаламжийг яаж задлах вэ гэдэг систем ярих гэдэг байхгүй юу? Тий. Харин би одоо нэг задлахгүй бол ч юм уу эсвэл хугацаатай ч юм уу хэрэгцээ үүсэж чинь чам хэрэгцээ үүсэж. Им болохгүй бол тэр маань ингээд нэг юм ингээд орлуулах юмд орчод байгаа учраас би яг сүулдэ айж хүүш эн чинь би уг нэг оролдохгүй байсан чи ягаад ингээд юм за ялчгүй юм гарчлаа да. Гэтэ ямар би тэндээс авсан биш. Ингээл буцааgal хийцсэн юм чинь гэж бодоол ингээл тайвшруулж байгаа байхгүй. Хэрэгцээ үүссэн байна. За тэгээд хоёлаа тэрийг дараагийн дугаар дээр хэлцээ. За окей. Тэгээ 8 дугаар дугаар дээр хадгаламжныхаа дансны сувгийг одоо тэрийг ярилцээ мөн дээрээс нь хоёлаа хандивын дансыг одоо хааш нь юу зорчлох уу гэдэг бас сонирхолтой сэдв байна тий. За окей тэгээ ямар ч байсан өнөөдрийн миний хувьд бол ойлгосон зүйл бол ямар ч байсан орлогын нэмэлт сувгтай байх хэрэгтэй байна. Тэгээд сувгийг яаж үүсгэх вэ гэдгийг одоо өөрөө сайн бодох хэрэгтэй байна. Тэгээд хамаагүй мэдгүй зүйл рүү оруулахгүй тэрний талаар мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр мэдхийн тулд боловсрал руугаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. За ингээ мөнгөний подкаст жижигтэй бит хоёр нийтдээ 7 дугаар та бүхэнд хүргэж жижигэ ингээд мэдлэг мэдээлэл аванга та бүхэндээ шеэр хийж хуваалцлаа. Би ч гэсэн бас энэ ярилцах хүнд ингээ бусдаа хуваалцах тусмаа хүн өөрөө бас хуралцдаг. Тэгээд би ингээд нэг амар бүгдийг мэдчихэд байгаа биш байхгүй юу? Тэр тийм учраас ингээд өөрөө ч гэсэн бас мэдлэг мэдээлэлээ өөрөө өөртөө ч гэсэн сургалт хийхэд бол энэ ярилцлагыг та бүхэндээ нээлттэй чаа. Мөнгөний подкастаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Жижигэ бит хоёрын бүх дугааруудын одоо үзээд дараалаар нь хийж үзээд туршиж үзээд өөрийнхөө сэтгэлдлүүдийг комментаар асуултууд бичээрэй. Бид тэр бүгдийг нь уншиж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Хамт байгаа бүх үзэгчид сонсогчдаа маш их баярлж байгаа шүү. За ингээд жижигэ 9 сая төгрөгийнхөө өрийг дарж дуусан байна. Баяр үргээ бас яг энтэй адилхан өрөө дарж дуусан хүмүүс байгаа гэж найдаж байна. Өрөө дарцаа хадгаламжтай байгаа шүү. За бүгдээрээ дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяртай. 8 дугаар дугаараар уулзцгаая.